сайн байцгаана үзэгчтэй. За өнөөдөр бид нэр та нарт ерөнхийлөгчийн сонгуулийн цорын ганцхан хүчийг танилцуулна. За ингээд миний нэр бол Godfather кинонд гардаг хартан цаана гардаг нэг юм компани нэр Женко юм аа. Та бүхний саналыг худалдаж авахаар айлчлан мэдчилж байна. Та бүхний саналыг сая төгрөгөөр авнаа. За юу яцгаана Ростицогч подкастын 112 дахь дугаар эхлээд бэлэн болсон байна. За тэгээд хамгийн гол нь ботлого авахтаа саналаа өгөөрэй. Би сая төгрөгийг авчихсан шүү. Тэгээд тэгсэн мэт ядаа байсан. Сэтгүүрийг авчихсан шүү. Хаана өгöd авъя л доо. Мэддэхгүй л хамгийн гол нь мэддэхгүй байхгүй. Авсан мөртлөө мэддэхгүй. Дансмас ямар ч юм трейс байхгүй тий. За аудио тест бол ингээд дайжгүй батлагахаараа юу яалаа. Аудио тест хийж үзлээ. За тэгээд за нэг онд хүн болгондоо сая төгрөгтэй. Хамгийн гол нь бие сонгуультай ялгаад. За өнөөдрийн подкаст дээр Дилэн Датко ирсэн маань юу яцгаана. Та хоёр сонгуульт хийх болж байгаа. Мэдгүй би одоо хин. Би жоохон бүдүүн хоолоор ярих юм бол нэг иймэрхүү baаш. Ингээ гацчлаа. Чи Эрдэнэ юм шүү. Би ингээ гацчлаа шүү. Эрдэнэ нэр дэвшээ. Би оюун гэрэл болж чадахгүй юм байна. Чи хүрээс өгөх болж чадах юм шиг. Хүрээсгүй. Мэдгүй. Миний хоолоо ингээ гаццаа одоо өнгөрсөн одоо ингээ подкастын турш ингэж яар. Татарын зай би хүүхд тахтай зүгээр одоо цом одоо юм болцсон ах би ганцаараа явсан. Хүрээсгүй бол би одоо ингээ тавар ингээ дуудаас үнэлж юм. Миний нутаг минь нэртэж байна. тохон дээр нүнэрлцгээ. Чи соём шиг үл хэрэгтэй өгт байна. Яа жиг авчирснаа зулааг нь өнөрчсөн чи Монгол хүн байна. Нөгөө талдаа хэнийг авчирснаа нөгөө номын талстын тийм блэ дэлгүүр авчирсан чи Монгол хүн байна. Соём толгон дээр шивэлцсэн өөрөлтөө. За жижиг соём шивэлцсэн. За дуртай хайртай дэмждэг санал өгсөн саналынхаа мөнгөний авсан хүмүүсийг нь муусан болоочлаа. Муулаагүй шүү. Тэгтээ би сая төгрөг авна. За өнөөдрийн подкаст 112 байгаа. Тий. Тэгээ юу гэсэн үг вэ гэхээр өмнө нь бол ямар ч 111 подкаст гарсан гэсэн үг. Тэгээд 113 гарна гэсэн үг яаш. Ядаргаад байна. За манайха keep it under 1 hour те. Let's go. Go тоглолтос жидэр хаашаа дээр болгох чинь аим уу байлах таа гэсэн. Өөр дайч болт. За. Яг зориггүй голын аргалга руу явдаг юм байдаг л та. За. Эсэ барил. Тэр нь хിവэр шүү дээ тий. Окей. Энэ би нэг дота чөөлөлт. Шинэ нэг би дота ярахаар нэг дота 1 яриад идэгтэй ялгаа болчих. За сүүлийн 111 подкастын үеэр тэгээ сонирхох хайгаа. Ер нь анхны подкаст хийснээс хойш за Дилний хувьд бол анх одоо хамт подкаст join хийснээс хойш яг энэ хугацааны орон зүгээр хайлайт хийж байгаа ганцхан юм юу? Дилэн хідээс орж ирсэн юм. Ер нь хамгийн анхны дугаар хэд дээр байснаас 19 оны 100 гэхэр чинь нэг 70 зарж 70 авахгүй за 50 ч үгүй. Тэр чинь бидэд нөө юу яаж 50 хавцаа баг 40 50 бидэд чинь дунд нь нэлээ скипсэн байхгүй. Тэр чинь 18 оны 2 сард ихэлсэн 19 оны 100 гэхэр баг 50 хүрэхтэй гүйтэй 40 мэдлээ. Тэр бас нэлээ удаж байгаа юм шиг тийм. Хагасаас нь тэр хатын хагасаас нь юу н хашаа. Тийм. Тэгээс ингээд сонсдог подкастнаас анх орж удаас юм байт юм лээ. Ийм юм байт юм байна. Ингэж бичтэй байна. Тэр experience-аас амар гоё байсан. Тэгээд тэрнээс хойш одоо ингээд mic сайжирсан байна. Амар их. Тийм манай сонсогч байсан mic штэ. Датко таргалсан байна. Жигд таргалалтаа л жигд энэгээр энэ харьцаа бол тийм. Би ч нэг 70 дотор бариад дим аа. Тэр 3 оронтой 4 арай хөрөхгүй баг. Өөрөөр хэлбэл хүн биш бол celestial маяг бол явчихсан. Нэг тоо нөгөө тэр чинь явсараа 4 биш 1 тоо болоо шааж юм шиг. Тийм юм байна. Нэг тоо, нэг Т энэ болоош. КГ Т энэрсэлш. За тийм гэхдээ шүтэн тий.
Даадгүйгээд. Яг энийг өмнө 100 модод ярьжсэн л дээ. Тэгвэл одоо зүгээр ингээд иймэрхүү асуулт асуухаар санаанд зүгээр юу орж байна? Амар deep багаар хариулахаас илүүгээр ингээд хүний сайки яваар тэнэг байгаа байхгүй. Энэчнээс зүгээр юу микрофон дуурсан чинь микрофон яа толгойд орж ирээд тийм шүү. Ер нь тэгэл яг хайлайт бол тэгэл 100 даваа явж байгаа бол амар том хайлайт санагдал байна. Тэгээд энэ чинь 100 даваа 110 марууд авчихсан юм гэдэг чинь бас гоё л. Тэгээд 150 200 гээл удахгүй бас очивол. Тэгээд эргээд харахад бас сонирхолтой л байна. 200 одоо яа. Тэгээд энэ подкастын бас нэг гоё юм ингээ ерөөсөө яг дундаа зогсож гэсэн ямар ч ингээ үргэлжлээд байдаг. Тэгээд одоо Монгол бас юм 100 гарсан подкаст байхгүй. Бэд юм бэ тийм. Яг бид нар 100 гарахад нь юу байсан? Unlock хүлөө эсвэл нөгөөт нь юу л байгаа. Яг 100 гарсан яг бид нарыг 100 гарч байхад ганцхан байсан. Unlock хүлээ өөр нэг. Тэгээ бид нарыг 100 гарсны дараах нь нэг 100 гарсан. Тэгэхээр тухайн үед 3 подкаст 100 гарсан байсан. Тэгээ одоо бол мэдгүй. Одоо бараг зөндөө болсон байгаа тийм. Тэгээ нүг зарим нэг подкастууд чинь 10 20 30 минутын тэнгүүдээ өдөр мөдрөөр гарч мардаг янз бүр. Тэгээ бид нар чи 18 оны 2 сард ихсэн хэр чинь одоо 21 оны юу лээ? Fucking 3 сар тэгэхээр чи бид нар бараг 150 руу орж байгаа шүү дээ. Уул нь бол тийм. Уул шугамдаа бол 150 руу орж байгаа шүү дээ. Дунд зөндөө. Анхны подкаст үзнэ. Тэгээд бид нэр 7 цаг хийсэн Монголдо дээгүр орд юмгүй сайн мэдгүй л энэ. 7 цагийн подкаст байхгүй. Мэдрэлтэй подкаст Монголд байхгүй. Тэр өстой байхгүй. Нэр манай сонсож байгаа хүмүүсээс бас яахгүй тийм. Идрэгийн нэг подкаст 3-4 цаг гарсан гэсэн. 4-5 цагч л гарах гэсэн. Тийм. Манай 3-4 мөрөө гасан нэг бол байгаа гэсэн. Манай подкастын зүгээр average нь баг 3-4 цаг. Баар ингэж. Яг average-рлоо. Яг actual average нэг цаг 30 минут л баг л та. Яг нөө цаг биш 3-4 цаг хүрэх сонирн биш. Гэтэ байн бол биш. Нэг сардаа нэг дугуур бол 3-4 цаг бол хүрчихэл байгаа. Тийм болоо. За. Окей. Ингэж жоохон сериусны мод руу орохгүй бол сая эхлэхдээ юу ч болчих. Тэгээд за мэдээлэл рүү оръё. Netflix-ийн шинэ киноны трейлер байгаа 5 сарын 12-нд орж байгаа. Франц ерөөхдөө уран бүтээл. Мелани Логан гэдэг Логан ч юм одоо мэдгүй. Франц жүжигчин гол дүрэн тоглож энэ хүн болохоор юу? 2 удаагийн César Award-ийн шагналтай. 2 César Award Францын Оскар шүү дээ. За тэгээд нөгөө Агавах Шошана гэдэг шүү дээ. Шошанагийн дүр тоглолтын номсон юм. Glorious Bastards киноны. Энэ жүжигчин гол дүрэн тоглосон. Тэгээд сонирхолтой нь найруулагч нь Алехандро Аха гэдэг нэлээд бас одоо нэр хүнд сайтай юм хоррор найруулагч байгаа. Энэ Crawl киног найруулсан. Нөгөө юутай юу? Кайоско Деларио тоглодог матартай. Тийм бас давгүй хүн л авсан шүү дээ. Тэр киноны найруулагч найруулсан ийм survival thriller за магадгүй science fiction ийм киноны трейлер гэсэн маа. Надад бол үнэхээр сонирхолтой санагдсан. Тэгээ би Melanie Laurent тогсны ч мэдгүй зүгээр Oxygen гэ Thumbnail нь трейлерын thumbnail айгу сонирхолтой санагдаад за зүгээр let's just see гэж удаарсан чинь Melanie Laurent байсан. Тэгээд тэг ингээ гож өчсөн биш тэгээд трейлер нь амар сонирхолтой санагдаад тэрний талаар та хоёр одоо ярих бах. Тэгээд харсан чинь Алехандро Аха гэдэг юм да аашаа ч юм яа ч юм уу мэдгүй. Манай нэрс их бүр сонирхолтой санагдсан. Та хоёр хувьд энэ трейлер нь ямар санагдсан ер нь сэтгэл юм. Teaser байсан тэгээд юу энэ тийм Royal маягийн тэгээд яг teaser. Тийм Space маягийн байсан нөгөө. Тэр нөгөө юу юм шиг байгаа. Нөгөө унтдаг нөгөө cryogenic pod гэдэг үү? Тийм Swine pod ч илүү. Тийм нөгөө сансалуу нэг унтдаг нэг pod гэдэг шүү дээ. Тиймэрхүү юм шиг байгаа. Тэгээ тэн доторх оксижен дуусгасан юм ямар ч зэндээс гарах. Тийм тэгээд бас ой санамжгүй сэрж байгаа юм шиг байна. Тэр нэг жижигхэн юм дотор подн дотор яаж орсноо мэдэхгүй. Надад үзэж байхад зүгээр нөгөө юу санаанд орсон. Нөгөө Ryan Reynolds-ийн нөгөө Buried гэдэг байдаг шүү дээ. Тэрийг зүгээр sci-fi болгоцсон юмсан. Яг нөгөө яг адилхан гэж амжилттай зүгээр нэг тийм idea агуулгач санаа. Тэр чинь нөгөө уцаар яриад тэгэл нөгөө хүмүүс нь гадна талд нь үйл явдал нь болоод тэгэл манай хүн чинь бас уучраа болохгүй юм болдоо шүү дээ. Тэгээд тэр хооронд нь болохоор яагаад тэнцээ булуулсан талаар нь гарч мараад. Энэ бас нэг тиймэрхүү юм шиг байна. Наад миний ойлгосноор бол нөгөө тэр хугацаанд нэг хүнтэй уцаар нь шааш юм дээр нэг юмар холбогдоо ярьж байгаа. Тэгээд дээрэс нь ойл санаж алдсан. Тэгээд чи нааса баг амьд гарахын тулд ойл санаж буцааж олох хэрэгтэй гэсэн нэг тиймэрхүү юм яваадлах шүү тийм. Нэг тийм mystery. Тийм mystery бол байгаа. Тэгээд тэр нөгөө иймэрхүү юмнууд чинь нөгөө юу гэмдэ давчуу орчинд нэг иймэрхүү юм хийхлээр нөгөө хүмүүст үзэж байгаа хүмүүст амар нөлөөлдөг.
тийм юмнаас нөгөө бас амар нөгөө фобиадаг хүмүүс байна шүү дээ. Айдаг. Одоо claustrophobia гэдэг. Claustrophobia гэдэг. Тэгээд яг хөө тийм хүмүүст амар тухгүй ч гэж магадгүй. Тийм. Тэгээд надад үзэхэд бол сонирхолтой харагдчихлээ. Трейлер амар гоё трейлер харагдаж байгаа шүү гэсэн. Mystery харагдаж байгаа шүү гэсэн. Тийм. Тэгээ бас өөрөө гоё өөр хэл дээр кинонд үзэх бас амар гоё. Тий англиас өөр л тий. Өөр усан production бас сонирхолтой байдаг. Датгууд адилхан. Адилхан юу юм? Бодолтой байсан юм аа гэсэн. За. Нэмэлт юу байхгүй? Коммент байхгүй. Яа. За. Александр одоо AJA-гээ бичгээр одоо Францаар юу гэж уншдаг юм бол? Ая гэх юм бол Аша гэх юм. Яг Франц, Испани хүмүүс бол аахаа олчихлоо да. Би тэгээ Google Translate оруулах уншуулаад үзчихсэн. Тэгээ French гэдэг. Тэгсэн чинь нөгөөх нь би мэдэхгүй маань. За. За дараагийнх нь hot topic. Hot topic. Яа, өстө hot topic хоо. Snyder Cut. Трейлер 2 гарчээ. Snyder Cut. Final trailer. I guess. Одоо дөрөвдөд орж final лээ. Тэр character болгон тэр трейлер хийгээдсэн тийм. Яг тэр ч тэгэл мэдгүй. Тэгээд за ямар ч энэ трейлер. Энэ бол ингээд бүрийн хэмжээний те том трейлер. За юу гэсэн яг өөртөөхөө санал бодлыг хуваалцахаас өмнө бол нэг юм тодруулмаар байна. За. Хувийнхаа зүгээс. Чи наадгаа эвдэлч бай. Тийм заасгаар. Тийм. Яг хөө DC дуртай дургу бол биш. Дуртай хайртай эзэж хайрласаар ирсэн. Noise, stop making noises. За. Тэгээд юу мөрчөндөө Just League гэхэлэр бид нэг үзий ядад ийм шиг хүлээж аваад байгаа шиг байгаа. Тэгээд тийм бол биш. Тэгээд угаасаа л анх гарахт нь тэгээд тэр чинь тэгээд constructive criticism явсан. Угаасаа болохгүй хамт дуурцсан. Тэгээд яагаад одоо Snyder Cut гарах гадаагааг үсэх нь цаашаа зүгээр нэг тийм ийм штэ тийм штэ гэдэг байгаа л угаасаа л тийм болохоор нь хилээд байгаа гэх юм уу да. Тийм. Тэгээд трейлерийн хувьд бол CGI бол ялчгүй муу харагдчихжээ. Гэтэ яг хөө энэ дээр бол яг одоо муулаж яг хөө гэж бодогдсон сүултээ. Угаасаа л дахиж хийгээл дахиад бажет гаргаал тэгж байгаа юм чинь тэгээд ТV-гээр өвч угаасаа гарна. ТV ч гэжтэй стриминг сервисээр гарна л да. Тэгээд нэг тэр мэрийн нэг том тооцоогүй тэгээд яг хөө ганц гоё юм дунд нь байсан нөгөө тэр Omega Beam гоё харагдчихлээ. Би яг тэр тэр зэм үү харагдсан. Тэгээд юу гэсэн гарахаар нь үзэн тэгээд үзэл бодлоо хуваалцсан. Тийм тэгээд та нар ч гэсэн манай сонсогч ч гэсэн тэгээд гоё үзэл бодлоо хуваалцаарай. Тэгээд сүүлд нэг юу уншиж байхад коммент уншиж байхад зүгээр л одоо тэгээд баг ингэж ярьж байгаа орон зүгээр л гарч байгаа тэр зүгээр л үзчихээ л да. Та нар ингэ одоо ингэ зүгээр баг л ярихаа болчихчих байх шиг байна лээ. Тэгээд би бол зүгээр гарахаар нь л үзэл бодлоо хуваалцнаа л гэж бодож байна. Зүгээр за үзхийн орно. Юу нь бол тэг. Юу одоо тэгээд яг ингээд DC ярахаар ингээд чи одоо Marvel үздэм байж шин DC мэс мэдэхгүй зэтгэхгүй та тийм хүүхдийн юмд юу гэдэг та DC чинь гэрчүүдэд зөрөөсөн мөрөлсөн тийм комеди хийдیں айгу хэцүү тэгээд үнэхээр болохгүй байгаа болохоор нь бичдэг тэрнээс хойлонд дуртай даа тэгээд адилхан санал нийлж чинь тэгээд ямар ч 18-нд миний бан гарч байгаа яг 18-нд нээлттэй юм байна. Амар comeback яг тэр comeback хийдэг нь Zack Snyder-ийн Justice League бол таарад байгаа. Тийм болохоор ямар бодлоо л өөрчлөхгүй. Наа чи гоё тактик юм шүү. Чи тэрэн дээр спонсор масар авч тэр постн дээр нэ. Тэгвэл бас тэ comeback post тэ яа short Snyder Cut яа хүмүүсийг хуваалцуулна. Яа энэ нь та пост таалагдсан нь тэр продуктыг аа. Тэр пост таалагдаагүй нь тэрийг аа. Тийм амар shameless plug мөн хийсэн тэ. Хилээгүй юм бол яг хөө трейлер за би юу яа зүгээр дан трейлерээр нь л яриа заа. Өмнөх юм ярих юм аа зөндөө ирсэн. Зүгээр дан трейлер fine. Зүгээр л fine заа. Яасан бэ гэхээр амар замбраагүй. Яг үнэ хэлэхэд энэ трейлер бүр яг яах гээд байгаа тийм ч ингээл Flash-ийн Victory-ийн origin гарах гээд байгаа юм уу? Flash-ийн origin гарах гээд байгаа юм уу? Iris West яах гээд байгаа юм? Joker гарч ирж яах гээд байгаа юм? Paradigm-ны яах гээд байгаа юм? Steppenwolf-ны яах гээд байгаа юм? Darkseid-ны яах гээд байгаа юм? Superman-ы бүр ингээд тэг амар юу ойлгомжтой. Бид нар хамгаалал Justice League-ийг үзсэн. За яг нь шинэ зураг авалт хийгээд мэдээж тодорхой хэмжээнд өөрчилсөн байгаа. Гэхдээ ингээд амар том юмнууд нь одоо twist гэх юм одоо Superman эргэж ирэх ч юм одоо тэр Darkseid нь амар олон юмнууд нь ингээд гараад байгаа юм шиг санагцсан. Гэхдээ мэдээж тийм биш байж болно л доо twist юмнууд.
заана ил гаргаагүй байж болон тийм байгаасаа ч гэж найдаж байна. Гэхдээ мэдхгүй тэгэл тэр нөгөө хуучин үеийг нь харуулалаа те нөгөө Green Lantern, Zeus Meus те. Яг it's cool. Яг үнэ хэлэхэд би бол Justice League би хараа хамгийн анх Justice League үзээд тэр хэсэгдээ бүр амар сэтгэл өөржсэн нөгөө хуучин цагийг харуулсан шүү дээ. Amazon, Zeus Meus те Green Lantern. Like that was fucking awesome. Яг үнэ хэлэхэд. Сэтгэл өөржсөн би бодлоо ярихгүй. Гэхдээ энэ дээр ингээ харахад энэ трейлер ингээ зүгээр л яс ингээд анхаарлын татгаж байгаа юм шиг л хийсэн харагдсан. Ялчгүй. Тэгээд үнэхээр би даткотой санал юм. Яг энэ трейлер донд үнэхээр гоё харагдсан юм нь holy shit гэх бүр үнэхээр ингээд баг босчрыг алдсан юм Omega Beam харагдсан. Ялчгүй. Би ягаад тэгэхээр бид нар live action өмнө Omega Beam харж байгаагүй. Тэгээд энэ дээр ялчгүй айгу cool харагдчихлээ. Тэгээд Steppenwolf тэр Dark Side my тэр fucking Dark Side яг синүүд нөөр харагдаад байгаа яаж байгаа. Синүүд одоо жишээ нь юу гэдэг юм Infinity би Marvel-тай гэдэг утгаараа биш зүгээр яг юм CGI Big Bad гэдэг утгаараа зүгээр Infinity War кинон дотор нэг шин дээр Thanos Guardians дээр гардаг шиг яахан нөгөө шин дээр Infinity War дээр гардаг шиг байл what the fuck гэнэ штэ. Хоёр өөр. Тэгээ заавал нэг нь илүү муу гэдэгтэй биш зүгээр хоёр өөр. Энэ трейлер дээр шал хоёр өөр харагдал. Хоёр гурав өөр харагдсан дагсаа. Нэг нь илүү hard dark. Яг гадаан dark байгаадаа биш ингээ рендер нь муутаач юм аашаач. Нөгөөдгтэр нь шалгав. Тэгээ ингээд тэр мөр жоохон сон. Тэгээ хамгийн гол нь яагаад dark side муу ингээд байгаа чинь expectation байгаа учраас expectation гэдэг Snyder Cut-та биш нөө Justice League-тэй биш. Dark side гэдэг character expectation учраас fucking Justice League гэдэг character-уудад live action болоход нь expectation өндөртэй сайн болоосоо гэм мөрөөдөл хүсэлтэй учраас ийм за зүгээр шууд хэлгээд яг энэ graphic за энэ Snyder Cut-д болохоогүй мэдгүй зүгээр Dark Side-ны ядаж те shit байхад за Josh Whedon-ы хольж утгаж гаргасан Justice League shit байхад гомдож байгаа тэр байгаа байхгүй яг үндэ тэр гомдлоос зарим нэг хүмүүс Snyder Cut-аас хоп найдаж иж магадгүй миний хувьд бол байхгүй хоп гэхдээ зүгээр эвтэйхэн segue гэж шилжүүлэхэд ингээд сэдвийн яхад яг ревю хийхдээ яг трейлер үдэл юм байна. Тэгээд ревю хийхдээ бол би аль болох мэдээж яг жишээ нь ингээ обжектив харах гэж байна. Зэ ингээд нэг бусад юм яахгүйгээр тэ юу гэдэг аль болох боломжоор тэ яг зөвхөн Snyder Cut-аар нь хүлээж авч тэ өмнө Justice League гэдэг гарцсан Josh-д нэгсэн тэгсэн гэдэг ч юм уу тэ аль болох тийхгүй хичээн гэтээ яг шин дээр тэр юм л болохгүй хүн л юм чинь тэ тодорхой хэмжээнд нь аль болох тэрийг баг болохыг хичээн гэж бодож. За миний хувьд бол хамгийн objective одоохондоо за subjective нь халаад яг зүгээр одоогийн байдлаар хамгийн ингээ зэгцтэй ч юм уу хэлэх боломжтой сэтгэлгээ нь бол сэтгэл нь иймэрхүү байна. Зүгээр ингээд ерөнхийд очлогод бол зүгээр it looks different but not better I think. Үгүй яг би ингээд бодоод үзэхэд зүгээр нэг хідэн син нэмэгдэх байх. Тэгээд хамгийн гол нь Josh Whedon-ы гаргасан тэр одоо бүтэн нэг юм байгаа штэ. Тэрний structure нэг өөрчлөгдөхгүй, суурь нь өөрчлөгдөхгүй байхгүй. Тийм штэ. Яг шинэ яаш бодсон. Тэр чинь эхлээл Супермен өгсөн байна, баг бүрдэн тэгээд хамгийн сүүлд нь хинтээ тулах степ нэг хувьд тулан тэр нь Big Bad байна. Энэ календар. Тэгэл тэр чинь яг юу болсон гарах байхгүй юу? Тэгэл дуусна. За дараа нь юу гарах вэ гэхэлэр нэг тийм post credit scene шиг ч юм уу одоо юу гэдэг чинь Dark Side нь гарч ирд юм уу яа гэдэг. Тиймэрхүү юм байна баг. Тийм. Тэгээд трейлер дээрс нэг юм харахад юу харагдсан нөгөө Joker нөгөө post apocalyptic ертөнцид ингээд үс нэг Jesus шиг юм байсан шүү дээ. Тийм Nightmare World ч болоо тий. Тэгсэн чинь нөгөө хин хамт байсан. Нөгөө Deathstroke хамт байсан. Тийм. 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 Тэгээ нөгөө Joe Manganiello. Sorry. Тэр бас амар сонирхолтой. Тэгээ тэр мэрэгээрээ нэлээд зүгээр л хийх юмнууд амар их байна. Тэр чинь нөгөө яг плотын бүр ингээл өөрчлөөл те. Плотыг нь өөр зүглөө явуулаад тэгэл тэр нь ингээл амар гоё character development гоё явагдал тийм бол байхгүй шүү дээ. Юу яаж бодсон. Яг хүлээж байгаа юм зү найдаж байгаа ч юм юу бол гоё action sequence байгаасаа гоё fight scene байгаасаа л санаж. Гоё гэдэг нь амар юм Man of Steel мишиг юм утга учиргүй CGI fest биш зүгээр юм creative гоё үзүүштэй. Тэгээд одоо чинь Batman v Superman дээр зөндөө суултаал бий. Гэхдээ тэр хоёрын fight scene-үүд бол гүр штэ. Яг actual яг хоорондоо fight scene тий. Тэр шиг зүгээр юм нөө нэг fucking Firefly ч лүүчлүүнэ гар нөгөө нэг эйжент Мартаг авардаг штэ Batman. Тэр мөр бол fucking badass штэ. Тэр бүр амар штэ тий. Warehouse scene. Тэр warehouse god damn тэр бол тий. Тийм болохоор яг юм ядад би бол нэг цохол тийм үл би зүгээр миний хувьд
амар гоё акшнууд байгаас. Гэхдээ 4 цагийн киноч мэдэхгүй л байл та. Тэр акшн үлэх хэрэгтэй. Акшн үлэхэд хэцүү байж магадгүй. Гэхдээ зүгээр би бас нэг юм хүсэж байгаа нь болохоор зүгээр Batman-ыг зүгээр Justice League дээр зүгээр амар тийм хог болгоо эзэн санагдаад байхгүй юу? Зүгээр тэрийг нь гайг болгочихсаа л гэж боддог. Боддtiin юм биш бодож байна. Гайг бодлох хэцүү хаа. Харин тийм жоохон хэцүү. Тэгээд гэхдээ тэрэн дээр яалчгүй Justice League дээр зүгээр Batman нэг тийм үүрэггүй. Тэгээд Batman биш болцсон нэг тийм хэцүү байт юм уу гэхэд тэгээд тэрийг нь жоохон өөрчилж ирсэн. I know you played. Тэр тос. За дараагийнхаа мэдээлэл рүү орох уу? За тэгээд дараагийн мэдээ их сонирхолтой бас миний хувьд ямар ч үсэн айгу гоё мэдээ байгаа. Та хоёрод бас юу мэдээ сэтгэлээ одоо олцоо. За ямар ч байсан Dev Patel жүжигчин найруулагчаар ажиллагаар болж байгаа маань кинон дээр. Тэгээд тэр нь Monkey Man гэдэг уран бүтээл. За тэгээд тэр Monkey Man гэдэг кино ерөнхийдөө юм revenge thriller кино бас сонирхолтой тийм revenge thriller кино. Тэгээд ийм шоронгоос гарч ирж байгаа хүн тэгээд өөрийг нь шоронд оруулсан өөрийг нь одоо буруутгасан тийм ийм хүмүүсээс өшөө авах гэж явж байгаа тухайн ийм одоо revenge thriller кино юм байна. Өөрөө гол дүртэй тоглож байгаа, өөрөө найруулж байгаа. Дээрээс нь агуу гоё том мэдээлэл нь болохоор энэ киноны одоо дэлхийд даяар цацах эрхийг distribution эрхийг $30 сая Netflix авсан байна. Тийм энэ бол ингээд ийм бүгд одоо нэг ийм бадсан ийм гоё мэдээ байна. Энд дэр нэмээд хэлэхэд хин юу байгаа кастн дээр нь Charlotte Copley байгаа. Бас айгуу гоё мэдээ нэ District 9 дээр тоглодог жүжигчин. Айгуу олон жил жоохон харагдахгүй болсон байсан. Бас айгуу жүжиг мондо жүжигчин гэж би боддог. Яг гоё таарах юм бол тэгээд яа Dev Patel-тэй холбоотой нэг мэдээлэл нөгөө өнгөрсөн жил бид нар бүр өнгөрсөн жилийн өдөөгөөс өмнө баг нэг миксард ярьж ирсэн шүү дээ. Нөгөө Green Knight гэдэг кино нөгөө A24-тэй A24-ийн нөгөө Robin Hood-ийн Legend Robin Hood-ийг чинь Артурын Legend-тэй холбоотой дүрийн тухай амар epic trailer-тэй. Тэр 7 сард гарсан бол Space-ний release-тэй 7 сарын 10 хэдэн сард. Тэр бас гоё мэдээ. За энэ мэдээний талаар юу зүгээр нэгдүгээр тэгж бодож байна. Өргөжлүүлээ зүгээр та ядаас асуухад энэтэй холбоотой асуухад ямар уран бүтээлч одоо жүжигчин найруулагч болвол гоё вэ? Тэгээд ямар төрлийн кино байлгаа? За юу гэсэн Michael B. Jordan Creed 3-ыг найруулахаар болсон. Тэр амар сонирхолтой байгаа. Яг хөө зүгээр чиний асуултанд хариулах. Тийм. Зүгээр бодоогүй байсан чинь зүгээр ингээд өөрөө найруулгын гараад ирэх сонирхолтой юм. Тэгээд бас нөгөө карьерийн хөв залуухан тэгээд амар эрт нэм найруулагч продюсер юу гэдэг тиймэрхүү ажлууд нь орж байгаа юм. Угаасаа хэдлээ түрүүчих дээр нэлээд ярьсан шүү дээ. Нөгөө Margot Robbie тийм продюсер юм. Бас нэг мэдээлэл яг Оскарын тухай бид дараагийн эпизод дээр ярина. Өнөөдөр бол Оскарын ярихгүй яг номинашн дараа бичиж байна. Зүгээр жижигхэн Margot Robbie гэсэн болохоор Margot Robbie-гийн нийт продюсерсэн бүх кинонод 8 Оскарт нь нэр дэвшсэн. Оо, nice. I Tonya Man антер гэдэг. Тийм үү? Бас амар өнгөсөлтөд өнгөшгч. Харин дүүл амар л байна. Тийм тэгээд би сүүлийн үед ер нь нилээн Dev Patel-ийн кино ер нь үзээгүй. Юу үзээгүй байгаа. Нөгөө David Copperfield үзээгүй байгаа. Тэр чинь юу л бүтэн нэр нь The Personal History of David Copperfield. Тэнгүүтээ Lion гэдэг Lion-ыг үзээгүй байгаа. Гоё гэсэн амар гоё гэсэн харин. Би тэгээд сүүлд гарсан баг ингээд том 2 3 киног үзээг. Одоо уусаа Green Knight удахгүй гарах 7 сар гарах юм байна шүү дээ. Тэрийг үзэх бах. Тэр трейлер амар гоё кул байсан. Тийм. Это бас нэг хавцлан creepy юм шиг. Бараг Slam Dunk Millionaire-с юм байхгүй юм шиг. Бараг л тийм. Яг гоо Mercer юм байсан. Mercer юм бол. Гэхдээ ер нь сүүлийн 2 3 жил айгүй нэг тийм comeback-ын жаш ямар явцсан юм шүү. Тэгтээ зүгээр нэг тийм нөгөө буцаж амар юм анхаарал өртөж буцаж айгүй их ингэж гарч ирээд байгаа. Тэгээ айгүй залуугаараа шууд найруулагч болж байгаад нь би айгүй баяртай байна. Тэгээ дээрэс нь нэг тийм яг артистик байж болно л да. Зүгээр миний хувьд ийм crime thriller мэлэр жанрын кино хийж байгаа надад айгүй гоё байгаа. Тийм тэгээд нөгөө яг уншсан чинь нөгөө Monkey Man гэдэг нөгөө шоронд амар удцсан бүр ингээд тэгээ нөгөө юу civilization тэгээд нөгөө орчин үеийн нөгөө технологи интерес нэлээ тийм холдсон л гар юм шиг байгаа. Тэгээд Monkey Man нэг жоохон тэрүүгээрээ яг тоглоод нэр өгсөн гэж ойлгосон. Зүгээр тэр society-д орж байгаа. Тийм тэгэл одоо ингээл нийгмээс тасарсан. Тийм нийгмээс тасарсан. Тэгэл одоо буцаал тэр нийгэм лүг ингээл орсон чинь ингээл амар олон технологи гараад ирсэн те. Өө ямар сонирхолтой тэгэл. Яг нэг тийм инээдтэй нэг юунууд байж магадгүй. Элементүүд гэх юм да. Тийм тэгээд сонирхолтой юм болохоор яг зураг авалт нь дууссан юм уу эсвэл
нэлээд дуусч байгаа юм шиг байна. Ямар ч тодорхой хэмжээний зураг авагдсан. 22 он Netflix дээр гарах юм байна. Тэгээд нөгөө нэг project-тэй холбоотой ажиллаж байгаа хүмүүс нь болохоор тодорхой хэмжээний footage үзсэн хүмүүс нь яг гоо энгийнээр хэлэх юм бол айгу амархнаар хэлэх юм бол Мумбайд үйл явдал нь болж байгаа John Wick-г ойлгочих гэж хэлсэн гинэ. Оо наа. Тэгээд яг гоо мэдээ John Wick шиг зүгээр нэг тийм энэхт үйл явдал нь болно гэдгийг confirm хийж байна. А дээрэс нь ийм гоё action сайтай байна гэсэн. Тэгээд Dev Patel-ийг ийм action харагс бас амт дээр аймаг байна. Тэгээд нэгдүгээр өөр найруулсан дээрэс нь like that's түрүүний Rusty асуулт нэрүүлж байна. Би нөгөө юунд амар хайртай. Paul Dano гэж үжигчтэй. Paul Dano ч одоо нөгөө Batman-ы нөгөө Riddler тоглож байгаа шүү дээ. Paul Dano ямар нэгэн байдлаар бас нэг найруулагч өөр нэг юм хэлсэн амар. Тэр нөгөө Swiss Army Man гэдэг нөгөө Daniel Radcliffe тэр Paul Dano найруулсан. Үгүй л. Paul Dano найруулагчаар ажиллаж исэн санагдаад байна. Би одоо хараад тийм. Ажилдаг баха. Тийм шин 18 онд Wildlife гэх кино найруулсан биш үү? Paul Dano. Тийм. Энэ бас дайггүй үнэлгээ авсан хараа. Gary Mulligan, Jake Gyllenhaal энтертэй. Тэр Swiss Army Man дээр нэг тиймх юм хийсэн санагдах юм. Би нэг бол худлаа санаж байна. Ямар ч Wildlife-ыг найруулсан юм шиг анхныхын кино найруулсан. За тийм юм санаж. Юу? Тэн. Тэгэхээр цаашаа жинхэнээс тоглосоо гаш. За юу төвшөө ярьцтэй. Тэг өглөөлөд ярил Paul Dano. Тэг Paul Dano ямар нэгэн байдлаар юу яасан гэсэн чинь найруулсан байсан юм байна. Тэгвэл юу. За тэрийг нь үзээрэй. Харин тий. Өөр Donald Gleeson-аас найруулагч өөрөөс нэг юм. Donald Gleeson бас байж болох. Тийм тий. Donald Gleeson гэр бүлийн дэхтэй угаас амар гараад байна шүү дээ. Тийм шүү. Brendan Gleeson мисэн ч аав нь шүү дээ. Аав нь л ах нь л. Donald Gleeson дэхтэй ойрж юу жоохон чимээг байна тий. Надаа юу авьяас яг уу сан карьер нь өөр хүмүүс болохгүй хүмүүс байдаг л. Гэхдээ надаа нэг тийм Natalie Portman ч юм уу, Charlize Theron нэг юм артистик мэдрэмжтэй нэг жүжигчд байдаг штэ цаана. Тэгээ яг мэдээж мундаг жүжигчтэй карьер яваад байдаг. Гэтэ тийм хүмүүс яг сонирхолгүй болоод өдий хүртэл найруултгүй байх л та. Жишээ Зөв Салдана гэсэн. Биш хин Charlize Theron хин яг Зөв Салдана гэсэн. Гэхдээ ийм хүмүүс бас найруулж явж сонирхолтой байж магадгүй. Яг жижиг project мод хийсэн байж магадгүй. Тийм болохоор Мэри найтаж. Би юу дэмэр баялаад байгаа тэр ихгүй. Olivia Wilde найруулагч болсон байгаа яваад байгаа. Тэгээд би бас амар баяртай байсан тэр дахиад одоо шинэ кино хийгээсэй гэж амар байна. Йоо, зочлоо. Sorry. Please. Хин Jonah Hill нөгөө mid 90s хийсэн. Тэр амар гоёсэн. Тэгээд тэрнээс цаашаа дахиад гоё уран бүтээлүүд хийгээсэй гэж хүсэж байна. Тэгээд ер нь Jonah Hill тэгж байгаа амар тийм гоё юм шиг санагдаад байдیں۔ Иш чаавс энэ яагаад байна зүгээр үү? Тэгээд яг одоо бүгэн асуудалд орцсон тэгээд бас асуудалтайгаа хүн л дээ. Mel Gibson биш ээ. Jonah Hill. Harvey Weinstein биш нөгөө Shia LaBeouf. Shia LaBeouf-ийн кинонд юу амар хөрх мистер нөгөө юу юм уу? Honey Boy. Тэглүү. Honey Boy найруулаагүй л дээ. Яг гоё гэсэн. Гэтэ Penny Butterfuck нэтэр. Тийм тэгвэл найруулах юм бол амар гоё юм байна. Тэр чинь угаасаа өөрөө weird тэгээд гэтээ яг хуу тэгээ өөрөө амар асуудалтай болохоор хэцүү л байх л да. Гэтээ хамт ажиллахад амар хэцүү гэж магадгүй. Гэтээ зүгээр яг хуу тэр хүнээс бас юу гарах бол найруулагчийн зүгээс юу гарах бол гэдэг л амар сонирхолтой. Angelina Jolie-аас дебют хийсэн шүү дээ. Angelina Jolie гэтээ хэдий найруулсан баха. Тийм найруулсан. Нийлэн жоохон Unbroken нөө. Unbroken-оос гадна байгаа. Тэр нөгөө нэг юу Changeling энэ чинь баг юу? Ямар From My Father Mother үлээ тэр нөгөө нэг Мянмарын юу мотой холбоотой кино мэн байгаа шүү дээ. Хэд найруулсан. Ер нь нэлээд яасан. Тэгээд хин бас найруул. Тэгтээ жижигхэн л дээ. Би нөгөө Bill Hader дээрт амар дуртай. Тэгээ одоо Barry гэдэг 5 кино sorry. 5 кино найруулсан юм шүү. Зөндөө болсон. Тэгээ нөгөө Bill Hader гэдэг нөгөө SNL-ийн тэгээ Barry гэдэг нөгөө юугаа HBO дээр хийгээд байгаа. Тэр мөр тэг өөрөө бичээд найруулж байгаа. Тэгээ тэр амар гоё байгаа. Тийм тэгээд нөгөө хин бас Bryce Dallas Howard бас нөгөө Mandalorian дээр бас гоё байгаа. Би яг угаасаа найруулагч л та алдартай жүжигчин юм бол биш. Гэхдээ Hiro Murai
яг юм хинтэг кино байл амгаа байхгүй. Яг юм бүрийн хэмжээний кино байл. Юу Hiro Murai болохоор Атланта дээр ажилладаг найруулагч байхгүй. Тэгээд хиний агүй олон мьюзик видеог найруулсан Childish Gambino-гийн тэр crew нөхөр байхгүй. Steven Glover, Donald Glover, Hiro Murai, Ludwig Göransson тэр нэгдэд бас тэр crew нөхөр байхгүй. Тэгээд Hiro Murai яг бүрийн хэмжээний кино айгүй гоё. Яг нөгөө нэг юм under appreciated хүн байхгүй. Нөгөө Gambino хамаг анхаарлаа авчдаг те Göransson авдаг те ингээд тэгээ Steven Glover нөгөө хин хоёр Hiro Murai хоёр хангалттай яригддаг. Тэгээ би хиний Hiro Murai бас том project найруулсан гэж амар найж. Тэр нөгөө нэг Bahamas чөлөөтэй нэг зураг авалт авсан нөгөө нэг тийм short film хийсэн штэ. Rihanna хин хоёртой, Gambino хоёртой. Юу хэлээ дээ. Тэр Bahamas баг ят Bahamas ч лөө. Нэ баг тийм нэртэй тийм. Тэрийг найруулсан Hiro Murai. Тэгээд энэ би нөгөө хиний яриадсан Angelina Jolie кино болоход алдаа засч First I Killed My Father гэдэг Камбожийн нөгөө massacre-тай холбоотой бүр докюментари хаад байна. Үгүй. Юу зүгээр кино. Трейлер кино. Маад юм юу ийсэн ш нөгөө нэг Монголд маань яажсэн байхгүй Вэш V гэж дуутай Вэшна гэх нэртэй. Тэгээд нөгөө нэг юм Камбож, Францын иргэн. Тэгээд Монголд байсан байхгүй Монголд тэгээд сайхан уудаг. Тэгээд тэгсэн чинь нөхөр ярьжсэн нөө юу гэдэг Камбожийн massacre тав гэж юу асууцсан. Алуулсан. Юу асууцсан биш бүр ингэ дайнд алуулсан. Дайн чигчдэр super fucking annihilation болсон. Тэгээд тэрэнд алуулсан тэгээд Франц хүн өргөж авсан. Өөрөө нь ялбахт нь. Тэгээд дүүтэй уулна. Тэгээд дүүгээ мэдхгүй. Ингээд бас өөр айлд өөр улс руу ингэ өргөжсөн. Тэгээд нэг тийм ингээд story ярьжсэн. Тэгэхээр ингээд яг personally за би өөрөө биш ч гэсэн ингээд тэрийг үзсэн тэжээс ингээд шууд нөлөөнд байдаг гэдэг юм үзсэн үнтэй яг сонирхол юм байлаа. Тэгэхээр Angelina Jolie тэр киноос айгүй өндөр үнэлгээтэй байт юм байлаа үзэхэд сонирхолтой байх гэж бодож. За дараагийн мэдээ энэ надад амар гой санагдсан айгүй гой мэдээ. За Alma Harrell найруулагч болохоор юу Honey Boy түрүүний ярьсан Honey Boy найруулагч. За Alma Harrell Lady in the Lake гэдэг нэртэй энэ Alastair хин гэж юм лээ биш тэр чинь өөр штэ энэ хиний үлээ Laura Lippman гэж хүний зохиолыг limited series болгож адапт хийж байгаа юм байна Apple TV Plus зориулж тэгээд энэ цувралыг тэр чигээр нь Alma Harrell өөрөө юу яаж байгаа найруулж байгаа тэгээд эхний ангийн зохиолыг өөрөө бичсэн бусад юуг ангуудынхан зохиолыг болохоор The Man in the High Castle гэдэг бас нэлээд өндөр үнэлгээтэй цувралын зохиолч writer Dre Ryan гэж хүнтэй хамтарч зохиолын бичсэн юм байна. За энэ бол ингээд өөрөө бол ер нь айгу том мэдээ гэж хэлж болно. Энэ зохиолч гэсэн өөрөө бас их сонирхолтой юм байлаа. 60-аад оны Балтиморд болж байгаа үйл явдал цаа тэгээд ийм репортер эмэгтэй нэг хүний алга болсон эмэгтэйгийн хэргийг мөрдөж байгаа. Зүгээр репортер сэтгүүлчтэй алга болсон эмэгтэйгийн хэргийг мөрдөж байгаа. Тэгээ зогцсон нь олдоод тэгээ тэр хэргийг хүчин олохгүй явж байгаа тухай. Тэгээ тэр хугацаанд тэр эмэгтэйтэй ингээ нэг юм kind of харьцаатай юм шиг нөгөө энэ хажууд байгаа юм шигтэй нөгөө нэг хүн юм төсөөлөхөр тэр дүүрэн гарч ирж ярьдаг нэг тийм нөгөө нэг filmmaking одоо төрлөдөг шүү дээ тийм маягийн гэсэн зохиол анч ба тийм үйл явдалтай юм сонирхолтой зохиол юм байна л да ийм юм хийх чагаа за энэ дангаараа гоё мэдээ тэгсэн чинь нэмээд тэр хоёр дүрд нь тэр сэтгүүлч эмэгтэйд Натали Портман тэгээд нөгөө нэг алга болоод алуулсан тэгээд сүүл нь ингээд хамттай ингээд spiritual юм яваад байгаа эмэгтэй хамтрал Lupita Nyong'o тоглохоор болж байгаа юм хоёр одоо супер хоёр жүжигчин тэгээд энэ хоёр жүжигчний хувьд хуулингийнх нь карьерийн анхны телевиз уран бүтээл болно цуврал гэсэн. За ийм айгуу гоё мэдээ бол байна. Энэ мэдээ та хоёрт ямар санагдав? Тэгээд ер нь Honey Boy ямар санагдсан? Lupita Nyong'o, Natalie Portman хоёр жүжигчтэй тэр дуртай ямар уран бүтээлүүд дуртай? Гоё санагдсан хоёулын дуртай зав баярлаа. Lupita Nyong'o бол ялч юун дээрээс хамгийн харж байсан те 12 жилийн болчихлоо. Тийм ялч ер нь бол globally тэр киногоор ялч гарсан. Тэрнээс хойш ер нь нэлээд олон кинон дээр сарсан амар гоё жүжигч юм бас гоё юмхтэй. Тэгээд бас заагаад ингээ анхудаа телевизэн зураг бас тоглож байгаа болохоор бас гоё юм. Тэгээд бас үзэндээ. Ямар ч байсан Natalie Portman бол сүүлийн хэдэн жил ер нь жоо уран бүтээл цөөхөн оролцож байгаа. Lucy in the Sky гэх кинонд оролцсон. Уул надад сонирхолтой санагдсан. Гэхдээ тэр кино нэг тийм өндөр үнэлгээ бол аваагүй. Миний анзаарснаар Natalie Portman илүү нэг тийм social movement нэг тиймэрхүү илүү тийм л анхаарат байгаа санагдаад байгаа. Тийм, нийгмийн идэвхтэй. Нийгмийн идэвхтэй яриа илүү тэгэл илүү нөгөө voice өгөх. Тэгээд өөрийнхөө voice-аар юу хийж болох уу? Нэг бол хүмүүс яаж туслах уу? Тэгээд нэг тийм өөрийн гэсэн платформуд дээр нэлээд их ажиллаж байгаа харагдаад байна. Тэгээд канонд буцаад одоо орж байгаа нас гоё л юм. Тэгээд мэдээж
team activist талдаа хүн болохоор бас хийж байгаа киноч бас нэг тэр талдаа сонсогдож байна. Яг нөгөө яг 1960-аад он гэстэй. 60-аад оны Baltimore тийм. Тинчээ тэгэл racism юу гэдэг тэгэл тиймэрхүү юм explore хийх юм уу тиймэрхүү байж магадгүй. Тэгээд Lupita Nyong'o бол болохоор тэгээд мэдээж African American. African American гэдэг чинь одоо болохгүй болчиход байгаа шүү дээ. Яг African American гэж болж байгаа. Тэгэхээр Lupita Nyong'o чинь American гэхээс илүү шууд African юм шүү дээ. Тийм ээ тийм. Энэ л African л та. Тийм. Тэгээд нөгөө яг хаа тиймэрхүү одоо Кен юу юм биш үү? За Lupita Nyong'o-гийн хувьд бол Ken болон Мексик гаралтай юм биш үү? Мексик. Ken Мексик гаралтай. Тийм. Тэгээд яг хөө зүгээр нэг тиймэрхүү одоо racism юу гэдгийг арьс өнгөөр ялгуулангаа дуурах ч юм уу тиймэрхүү нэг explore хийсэн кино шиг. Яг хөө зүгээр анхны удаа сонсоод зүгээр тийм санагдсан. Яг л 1960-аад он гэдэг угаасаа хамгийн битэр ч юм одоо boiling point-д хүрсэн хамгийн амар жилүүд байсан. Тэгээд Natalie Portman дээр өөр юу тоглолцсон 60-аад оны юу Jackie Dras тоглолцсон шүү дээ. Тийм. Тэгээд тэрний experience. Тэгээд киноны хувьд бол үзэх сонирхол бол амар хүн. Цуурлаа тийм цуур. Би банк кино. Тэгээд жис Honey Boy таалагдсан талаар ярьж байна. Тэгээ Honey Boy ер нь хэрэг санагц. Энэ нөгөө найруулагч нь энэ сурлыг хариуцаж хийж байгаа нь наалмаар л найруулагч нь Honey Boy найруулагч. Тэгээ Honey Boy надад бүр амар таалагдсан. Тэгээд хоёулаа ревю баг хийсэн баг та. Тийм баг. Тийм. Тэгээд Honey Boy бол амар гоёсэн надад бүр нэг тийм киноны төгсгөлд нэг юм гоё тайвширдэн штэ. Нэг тийм гол дүр нэг тийм өөрийн гэсэн нэг юуг олоод тодорхой хэмжээний piece. Гэхдээ яг хуу piece-ийг олон гэхээсээ илүү зүгээр ямар нэг юм хүлэмжшүүрээ дуусч байгаа байхгүй. Тийм. Тэгээ тэр юм хүлэмжшүүрж байна гэдэг чинь тодорхой хэмжээнд бас piece л олж байгаа юм л да. Тэр нь амар гоёсэн. Тэгээд Honey Boy яалчгүй гоё кино байсан. Тийм. Би үзэг болохоос мэдгүй. Тэгээ SNL-ийг үзэх юм бол Natalie Portman-ийн rap байгаа. Би амс үл классик юм байна. Юунаас хойш Annihilation бүр дасрахаа кино шүү дээ ёо. Тийм тэгэд Natalie Portman яг нэг юм цөөхөн юм хийдэг мөртлөө айгу чанартай ихэнхтэй тий. Чанартай юм гэдэг сонирхолтой юм. Одоо Thor 4 дээр нөгөө Love and Thunder дээр байгаа. Stop the noises. Тийм Natalie Portman Thor Love and Thunder дээр Thor-ын дүртөөстэй. Thor-ын дүр. Тэгээ Mjolnir өргөн. Mjolnir тийм. Өөрхөн тэгээд за Lupita Nyong'o бас ойрд харах Black Panther дээр байсан. Гэхдээ өөр ойрд бол бас нэг хараагүй юм тий. Ас дээр мэдээж байсан. Асан гол дүр. Тэгээ Асаар нэр дэвшээгөө бас жоохон яриа босон. Тэгээ тухайд бол Асаар нэр дэвшүүл дэвшчихээр байсан санагдаж байна. Кинон нэг сүртэй биш ч гэсэн яг Lupita Nyong'o бол бас бисээ амар сонин бодол толгоонд орж. За. Яат нь штэ. Thor-ын алхахыг Captain Endgame дээр өргөдөн штэ. Харин спойлер биш л үү. За. Өргөдөн штэ тий. Тэгээд манай хүн чинь буцаад нөгөө Dark World-ийн өглөө нөгөө юуг авч өгдөг дөө. Өгж байгаа. Ер нь бол нэрийг буцааж авч өгч байгаа. Cap авч өгч байгаа тий. Тэгээд тэрний дараа Ultron дээр манай хүн нөгөө хальт өрөх гэсэн чинь хөдөлтөн штэ. Тэр world доо. Тий. Тэгэхээр би зүгээр юуж бодсон бэ гэхлээр Mjolnir тодорхой хэмжээнд Cap-ыг санаж байгаа. Тэгээд хөдөлсөн болов гэж болохлоон цай орж ирлээ л дээ. Тэр Cap нь өөр Cap шүү дээ. Word-ий болоогүй байгаа байхгүй. Тийм харин тиймгүй яг зүгээр л ер нь зүгээр mind нөгөө time угаасаа нэг юм шүү дээ. Paradox гэж баггүй. Яг Cap-ыг харснаа oh shit his word-ийг өрүүлсэн. Oh shit not yet гэсэн. Яг exactly. I know this guy but wait he's different ч юм уу нэг те. Зүгээр сая толгойн тиймэрхүү орж ирсэн. За дараагийнх нь болохоор яг агуулга талаас кино бол биш гэхдээ айгу амар чухал мэдээ гэж бодож байна миний хувьд. Ер нь кино явж болох. Эх 7 хоногоос Лос Анжелес хотод кино театрууд 25 хүртэлх хувийн одоо дүүргэлтээр ажиллаж эхлэх одоо зөвшөөрөлтэй болж яг театр онгоно гэсэн үг бол биш те. Нөгөө кино гарах киноны сонголт Монголда самар зарим онгохгүй байж болно. Гэхдээ 25 хувийн дүүргэлт хүртэл одоо сууж онгох боломжтой зөвшөөрөлтэй болж гисэн. За энэ яагаад амар том мэдээ юм бэ? Бид нар одоо дэлхийн нөгөөдөлд гэхээр сая өнгөрсөн 7 хоног Нью-Йорк яг хот 25% хүртэл судалтай онгох боломжтой болсон. За одоо ингээд энэ 7 хоногт LA нэгдэж байна гэхээр эх 7 хоногт Америкийн ерөөсө domestic те Америкийн кино урлагийн одоо орлогын бас кино урлагийн салбарын хамгийн чухал хоёр хот бол
Лос Анжелес, Нью-Йорк хоёр байдаг. Угаасаа. Ач холбогдлын бизнесийн хувьд мөнгө үзэгч юу байдیں۔ Тэ size бүх юм. Ёс соёл, түүх бүх юм. Тийм, ёс соёл, түүх ер нь бол тэ бүх юм энэ хоёр хотод байдаг. Тэгээд Америкийн кино урлаг одоо үзэгчд талаас индастри кино урал одоо кино театрын тэ театр бол үзэгчдийн салбар нээгдэх боломжтой бол хамгийн чухал хоёр хот нэгдэнэ гэдэг нь буцаад одоо магадгүй Black Widow хүртэл одоо 5 сарын 7-нд нээх магадлал өндөр болно гэсэн. Ер нь бол тэр хүртэл магадгүй 25% нь одоо 30 болт юм 35 болт юм те. Тэр юм гайгүй болчиход бол. Тэгээ ягаад тэр энэс ч хамаарч жишээ Black Widow. За би жишээл авч байгаа шүү дээ. Өөрчлөгдөх магадaltaй байхгүй. Ер нь бол ягаад тэр тэнцэнэ дотооддоо том хотуудад чухал хотуудад нээх боломжгүй байхад яаж юм гэхээр одоо Raya шиг ч юм уу Wonder Woman шиг ч юм уу тэ юу гэдэг зарим кино шиг стримингээр зэрэг нээжиж тэр дутууга тодорхой хэмжээнд өгч байгаа. Black Widow мэдээж шүү том кино бол өсөс гоош No Time to Die Fast and Furious юу гэдэг тэхэн Disney том кинод чинь бүр супер том кинод хошлоо зураг болно. Ягаад тэгэхээр дан стриминг юм уу зэрэг юмтай ягаад ягаад ч задлаа нөхгүй учраас. Wonder Woman бол амар том тест байсан. Магадгүй чанарыг нь мэдчихсэн магадгүй нэг rumor яваад тэгээд тийм болохоор энэ бол маш том эрэг мэдээ. Юу яа гэдэг 25% дүргэлттэй энэ хоёр том хот нээж байна гэдэг. Тэгээ магадгүй элэд байдаг Нью-Йоркт байдаг монголчууд маань ч гэсэн бас кино үзэх боломжтой болох юм шүү дээ. Тэгээд гайгүй үед бол бас нэмээд яваад иж болно шүү дээ. Тийм энэ ч хим мэдвүтэй те юм гайгүй бол 5 сар гэхэд ядаж 30-40% болдог ч юм уу. Тэгээд тэглэг гэх юм бол бас том кинонууд те том студиуд кино нээх бас хөвтэй болно шүү дээ. Тэгээ одоо тийм вакцин хийгдээд эхэлж байгаа болохоор нэг жоохон hope гэдэг юм гэдэг нэг тийм хонглын үзүүрт гэрэл харагдаад эхэлсэн гэх юм уу да. Надад бол тийм л байна. Жоохон нэг тийм итгэл найдвар нарай дээр ер нь бол. За одоогийн байдлаар яг одоогийн 3 сарын 10-ны байдлаар гэж байна. Яг 3 сарын 10-ны байдлаар бүх 50 мууч ямар нэг байдлаар ямар нэг одоо үзэгчийн тоотоогоор кино театрыг бол ажиллуулад эхэлсэн байна. Бүх стейт ажиллаад эхэлсэн байна. Нэг бол зөвшөөрлөн байх шүү. Яг театр нь ажиллах гэдэг нь тусдаа. Би яг дижитал тэгэхээр нэг кино сонголт мó үзэгчдийн нөгөө нэг театр кино үзэх одоо хүсэлт бага байгаа учраас зарим театр зөвшөөрлөн байсан ч нэхэхгүй нөхцөлс байгаад байгаа. Нөгөө кино сонголт олонтой болохоор нэнтэр гэсэн юм. Тэгээд ганцхан мууч 10-19% дүргэлттэйгээр ажиллаж байгаа юм байна. 20-49% нэг 6-7 мууч. За тэгээд бараг 20-д мууч 50-69% дүргэлттэй. Тэгээд нөгөө мэдээж манай нөгөө Freedom Loving Техасчууд ямар ч restrictionгүй. Тэгээд social distancing гэсэн левелтэйгээр main мууч ажиллаж байгаа гэж байна. Тэгэхээр ер нь бол бүгд ямар нэг байдлаар Америк улсад театр ажиллаад эхэлсэн юм байна. Тэгээ энэ бол бас яг нийт индустрид агуу чухал. Тэгэхээр бидний үзэх хизээ кино үзэх хүртэл нөлөөлөх байхгүй юу? Yeah. Sounds like hope. Yeah. Ялч hopeтэй нөгөө нэг юу вакцин энтер гээд ирэхээр ялтчгүй. Итгэл найдвар бас жоохон ч гэсэн. Төрч. За дараагийнх нь энэ дэр та ямар сэтгэлтэй байна бас та хоёрыг сонсъё гэж бодож байна. Шинэхэн Оскарт нэр дэвсэн уран бүтээлч Lakeith Stanfield-ийн одоо хариуцаж ажиллаж байгаа өөрөө дуу оруулж байгаа 6 эпизодтой Netflix-ийн юм шинэ аниме одоо inspired яг actual аниме биш. Аниме inspired юм цуврал гаргаж байгаа 4 сарын 29-нд Yasuke гэдэг нэртэй. За энэ Yasuke бол амьдрал дээр байдаг байсан юм уу, домог юм уу? Би байсан гэж ойлгосон шүү дээ. Систем битгэв. Тэрийг бол уншиж зөв. За би одоо яриан дундаа яач судалж ийм Harvest одоо ийм одоо тий Harvest хүн ийм самурай бай хүний тухай ийм сонирхолтой story за амьдрал дээр байсан юм биш үү. 1579 онд Японд ирсэн ийм Италийн Jesuit missionary 1579 онд Италийн Jesuit missionary Alessandro Valignano гэж хүнийг дагаж ирсэн туслах одоо ийм зарц боолгон байсан юм байна. Тэгээ явсаар бод Японд ийм юу болсон? Самурай болж бүр ингэж явсан ийм сонирхолтой бүр амьдрал дээр байдаг ийм хүн юм байт юм биш үү? Yasuke гэж хүн байт юм байна. За энэ хүний тухай ийм аниме болвол хийж байгаа байлаа Lakeith Stanfield өөрөө хийгээд өөрөө голдорт нь одоо оруулж байгаа. Ийм зурлын бол одоо анхны тий энэ 2 3 юм зурган гарсан байсан. За тэгээ энэ project-д ямар хүлээлттэй байна? Санаа нь ямар санагдаж байна? За тэгээд зургийг ямар санагдсан? Яг ингээд Japanese samurai юм бол тэгэл шууд I mean
All-in байдаг. Тэгээ энэ бол үнэхээр байсан юм байна шүү дээ амьдрал дээр. Тэгээд яг Lucky Temple-ийг Атлантагаас хойш хараад үнэхээр шүтсэн. Үнэхээр гоё жүжигч юм байна. Тэгээд энэ яг ингээд яг Black Samurai тэгээд Lucky Temple өөрөө ингээд яг creator хийж болж явж байгаа гэхээр яг he's kind of thing байгаа байхгүй юу? Яг бодоод үзэхээр тийм болохоор бас амар гоё дуртай байгаа тийм. Тийм. Би угаасаа иймэрхүү дуртай болохоор амар дуртай байгаа. Тэгээд дээрс нь Lucky Stanfield гингүүд нөгөө тэр бонус орж ирээд амар гоё. Тэгээд яг хаа би энийг үзэхээс өмнө зүгээр юу үзмээр байна гэхээр надад Samurai Champloo үзмээр байна. Champloo. Тийм. Тэгээд Afro Samurai бас үзмээр нөгөө юу хин fuck манай Nick Fury чинь дуу оруулсан. Samuel L. Jackson дуу оруулсан. Afro Samurai гэдэг бас байгаа. Ер нь стил нь бас аниме талтай. Тэгээд Samurai Champloo бол угаасаа аниме. Яг хуу хараач та дүр байхгүй гэхдээ нөгөө стил нь амар тийм хипхопыг одоо уусгасан гэх юм уу да. Тийм. Тэгээд нөгөө хипхоп гэхлээр л угаасаа black culture боллоо. Дуу муу нугаас амар гоё. Тэгээд би яг бүгдийг үзээгүй. Бүгдээ яг тэр хоёр ийм одоо culture ямар том influence үзүүлсэн бэ гэдэг нь амар том баггүй юу? Одоо юу шиг л баггүй да. Одоо Space Dandy биш Space Cowboy химэл Cowboy People ч юм уу тиймэрхүү нэг том одоо influence үзүүлсэн одоо аниметэй адилхан. Тийм болохоор би зүгээр Yasuke юу? Yasuke гарахаас өмнө тэр хоёрыг үзчихмээр. Угаасаа богинохон. Тийм. 20 ланг. Тийм 20 ланг магтаалах. Тэгээ хүмүүсийг би бас үзээсэй гэж хүсээд хэлж байгаа шүү. Тийм Samurai Champloo үзсэн хүмүүс нь бас бодлоо хуваалцаараа амар дуртай байх. Тэгээд Afro Samurai гэдэг бас байх хэвээр тэрийг бас сэтгэлдээ хуваалцаараа үзээг бол үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд продюсер тэгээд бас одоо гүйцэтгэх продюсер давхар ажиллаж байгаа хүмүүс нь юу юм бэ шүү. Lashon Thomas гэж хүн байгаа юм байна. Тэгээд дээрэс нь хөгжмийн одоо хөгжим нь Flying Lotus гэж уртын артистийн хөгжим бас гарнаа гэж шүү. Тэгээд надад бол айгуу сонирхолтой байна. The first look-ийг харахад бол аим гоё бүр аим crisp as fuck. За, дизайнер нь шүү дээ. Animation designer нь Takeshi Koike гэж хүн ажиллаж байгаа юм байна. Lupin the Third, The Woman Called Fujiko Mine гэдэг аниме хийсэн. Lupin the Third амар гоё. Тэр One Piece-тэй холбоотой юу? One Piece-тэй холбоогүй. Lupin гэдэг нөгөө хулгаач байхгүй нөгөө Lupin. Энийг Lupin Fiasco дуудаад байдаг шүү дээ. Юу юм? Lupin the Third гэдэг. Lupin the Third гэдэг нөгөө гэтээ амар алдартай зохиол юм шиг байгаа. Нөгөө одоо юу Sherlock Holmes ч амар мундаг детектив шүү дээ. Тэрний нөгөөт нь байхгүй амар мундаг хулгаач байхгүй. Gentleman thief хулгаач аа. Thief тань. Тэгээд одоо нөгөө юун дээр Netflix дээр одоо Lupin гэдэг нэг зурлаа байгаа шүү дээ хинтээ. Тий нөгөө Omar Sy-тай тийм баггүй. Тэгээд нөгөө French зохиол юм шиг байлээ. Миний ойлгосноор яг өөрөө яг байсан historical хүн гэхээс илүү. Тэгээд Lupin the Third гэдэг аниме байдаг баггүй. Тэгээд цуврал тэгээд амар олон кинонд амар гоё. Тийм. Тэгээд сүүл бас дахиад нэг анимашн төр гараал байсан юм аа. Тийм. Тэгээд хүмүүс үздэг нь бас амар дуртай байж магадгүй. Би нэг хитэн нэг киног л үзчихсэн. Тийм. Тэгээд амар гоё. Lupin Fiasco нөгөө нэг Touch the Sky гэдэг дуун дээр яг Lupin the Third гэж хэлдэг байхгүй. Lupin still like Lupin the Third гэдэг. Double entendre байхгүй. Нэг Lupin the Third гэж тэр хүн ч юм уу character хэлж байгаа. Нөгөөх нь Lupin Fiasco өөрөөх нь third verse-ийг хэлж байгаа Lupin the Third. Sure words. Тийм. За 4 сарын 29-нд юу гарах нь шүү. Yasuke. Нилээ ойрхон байна. Тэгээ Оскарын дараахан ер нь Оскарын cleansing Yasuke гэж болно шүү дээ. Оскарын юмнуудаа салах тий 4 сараас нь дараас нь шууд. Орхон наа. За энэ дараагийнх нь яг гоо зүгээр мэдээний хувьд бол simple мэдээ гэж хийж болно. Гэхдээ ямар утга учраар оруулсан бэ гэхлээр нийтлэл нь өөр айгу хөгжилтэй битсэн айгу сайн битсэн гоё нийтлэлсэн товчхон бөгөөд. За энэ юу гэхээр 2000 Cocaine Bear гэдэг нэртэй кино. Cocaine Bear Cocaine баг. Тэгээд Cocaine Bear 2022 оны хамгийн заавал үзэгчтэй бөгөөд заавал алгах ёстой кино гэсэн нэртэй юм нийттэй юм тайлтай Cocaine Bear. Тэгээ энийг бичгтээ бас айгу гоё бичсэн байгаа. Ингээд
Тэ бодоод үзтээ Cocaine Bear гэдэг нэртэй кино ямар чанартай ч байсан гэсэн, ямар ч үнээр хийгдсэн байсан, ямар ч жанрх байсан гэсэн үзэн үстэй гэдэг жоох тэ. Cocaine Bear гэдэг нэртэй тэ come on тэ. Ямар ч байсан чи бүр чи тэ ийм киног үзэхийн тулд тикетээ бол онлайнаар ч авахгүй тэ. Чи бүр ингээд заавал кассан дээр нь очиж Cocaine Bear-ийн билет авъя гэж хэлэх мэдрэмжийг хүртэлтэй амар байгаа. Тэгээд тэгээ яг юуны тухай байж болох гэдэг бол маш сонирхолтой гэдэг. Би зүгээр энэ гифтэй гэдэг бодож байгаа шүү зэ. Айгуу гоё бичсэн ба би тэр гоё орчуулсныг нь л яаж чадах вэ? Тэгсэн чинь тэ Scarface with the bear байж магадгүй тий. City of God with the bear тий. Тийм ч үж болно. Like what the fuck is this тий. Гэт тэгсэн чинь яг гоо инээдээс энэгээр хальт дуусч байгаа юм яасан бэ гэсэн амьдралаа босоо хэлээдсэн жисэн кино. За тэгээд Elizabeth Banks найруулагч жүжигч юм гэдэг тийм Charles Angels Manchester найруулсан. Мань хүн найруулж байгаа юм байна. Cocaine Bear гэж кино. За энэ юу юм бэ гэдгсэн чинь босоо хэлээдээс хэдүүлсэн инээдтэй гэхдээ бас харамсалтай юм үйл явдал болсон нь болохоор Chattahoochee Oconee гэдэг нэртэй юм одоо үндэсний Forest Park гэдэг юм л да юм том нутаг байд юм байна. За тэр нутагт жинхэнэ баавга амьдрал дээр байсан баавга кокаин хэрэглэсэн. За 30 кг кокаин идээд хордож өгсөн юм болж исэн юм байна. Түүхүүл явдал болж исэн юм байна. Одоо 30 кг кокаин идэх ч хөргөд бүр маш том зовж тамалж шаналж тэгээ бүр амар өгсөн гэсэн үг шүү дээ хөргөн янтай. Кокаинд ордож өгөх нь гэдэг чинь тий. Ийм хөө юм 1985 оны 12 сард ийм юм болж исэн байна. Өөрдөө энэ яаж ч амар нийтдээ битцээ нийтлэл ингээд 1985 оны 12 сард энэ паркын дундуур ингээд нэг баагаа ингээд minding its own business алхаж байсан байхгүй юу? Тэргээ бичсэн байхгүй юу? Ингээд нэг амар далжгал бичсэн. Тэгээд ийм 40 уут ийм кокаин байсан. Тэгээд тэр кокаины нийт үнэлгээ нь 15 сая доллар. Тэгээд бүгдийн нийтэд бол насурцсан. Тэгээд яг тэр одоо эмнэлгийн дүгнэлтийн нийтэд. Тэгээд бүгдийн нийтсэн. Тэгээд эмнэлгийн дүгнэлт гаргасан хүн нь бол тэ тархины цус алдалт, амьсгалын одоо гатсан тэ зүрхний зогсолт, цус харуулт нэрлэж болох бүх юм бол болсон байна гэж хэлсэн байна. Гэж хэлсэн юм байна. Тэгээд юу нь бол одоо stomach тэ ходоод нь бол шууд утгаараа бүр ингээд хамгийн сүүлчийн жижиг орон зай хүртэл кокаинаар дүүрсэн байсан. Тэгээд дэлхий дээр энэ их кокаиныг бол давж гарахтай амьд амтан дэлхий дээр бол байхгүй те бүр ингээд гэж бол бичсэн байт юм байна. Тэгээд энэ бол бас айгу инээдтэй юм шигтэй бодоход гэхдээ яг өндөө бол ийм амар сайд үйл явдал болж исэн юм байна. За яагаад гинт тэр хөдөө одоо тэр бүр хөдөөч гэж тийм амар ой модон дунд 30 кг кокаин гараад ирвэ. За энэ өөрөө бас айгу сонирхолтой юм байна. За энэ яасан бэ гэсэн чинь Andrew Thornton гэж narcotics officer цагдаа байсан юм байна. За narcotics гэдэг чинь одоо яг ийм л зогсоох хэрэгтэй юм шүү дээ тий байрах хэрэгтэй. За нөхөр юу яагаад corrupt болоод юу одоо нөхдүүдтэй харт амтны нөхдүүдтэй холбогдоод бохир цагдаа. Тэгээ бохир цагдаа болоод за тэгээд ер нь бол мань хүн баригдсан юм байна. 81 онд баривчлагдсан юм байна. Баригдаад. Тэгээ цагдаагийн газрын мань хүний буцаага явуулсан юм байна. Гаргацсан юм байна. Ягаад тэгэхээр мань хүнийг сул явуулах юм бол илүү том гаруудыг олж барихтай мань хүнийтэй холбоос үлбэгээр те. Ягаад тэгэхээр мань хүний болохгүй мэдж байгаа. Тэгээд ингээд ийм том илүү том мундаг хүмүүсийн бариад те энэ системийг зогсоох хангалттай гэж найдаад явуулсан юм байна. За тэгсэн чинь нөхөр бол явдгаар явсан. Артемка 8-айлсан. Тэгсэн мэт те цагдаа бол байха болцсон. Тэ артемка 8-айлж исэн. Тэгээд кокаин юу яасан гинэ? 85 онд ингээд 12 сард онгоцоор кокаин зөөж явж байгаад онгоцных нь мотор хөвдөрсөн гинэ агаар дээр уулын тийм ойн дээгүүр нисэж байгаад тэгээд юу яхасаа сүрхээсээ айгаад онгоцноосоо байж болох хамгийн ихээр кокаин асгасан гинэ унгаасан гинэ онгоцон сүрнэ гэж айгаад жингээл одоо буулгаж авах гэж. За тэгээд яасан чинь болохгүй болоод ирэнгүүт нь сүулдэ бүр өөрөө парашютаар үсэрсэн юм байна. Онгоцоо хаяад. За тэгээ онгоцоо хаясан чинь парашют нь дэлгэгдээгүй. Алдаатай байж тараад за тэгээд өөрөө болвол шууд газар нам унж насурсан юм байна. Өөрөө болвол. Тэгвэл тэр кокаины хажууд нь болохоор тэр нь болохоор 30 кг кокаин кашаар хэдэн $1000 дээрээс нь 3 галт зэвсэг байсан гэж.
Тэгээ өөрөө бол юу ч хөө те онж өгсөн. Ийм үйл явдал болж исэн юм амьдрал дээр. Weird and interesting. Тэгээ инээд аагийн коке. Тэгээ яаж киноны нэр коке юм бэ? Stranger Than Fiction гэдэг шүү дээ. Тийм. Энийг хүн зохиох боломжтой те. Яг гоо киноны үйл явдал мэдээж хөөрхөн амтэн дээр нэг баавга чаавас коке нь бол идээд зовж тарчиж өгч байгааг мэдээж харуулсан гол нь биш. Тэр хүртлэг үйл явдлыг харуулна. Exactly. Хөөрхөн юм уу баавга зовж амт өгч байгааг харуулах бол. За нэг юм уран бүтээл дээр ажиллаж байгаа юм байна. Elizabeth Banks. That's nice. Interesting. Гэтэ баавал үнэхээр minding our own business те. Тэгээ энд амар гоё бичсэн байгаа хгүй 1985 оны 12 сард тэр парк дотор нэг баавга зүгээр өөрийнхөө бизнесийг ягаад явж ирсэн ч коке болоод чи ингээд нэг цагаан юм болоо. Хөөрхий амтэн тэ чаавал Хамгийн их идэхтэй гоё юусан бах та тий. Гоё өстийн гоё шаашин. Яг яатсан бах тэ drug out болцсон бах тэ drug out болоод хөөрхий тэ чаавс амтэн юу тий. За сонсож гин үү Мэри? Хамаагүй болохгүй гэж ш. За тэмтэн мэдгүй юм да тэрийгээ те. За дараагийн мэдээ. Монголд иймэрхүү юу байдаг бол юм зүгээр гажиг бос үйл явдлууд байгаа л. Тэмтэнтэй холбоотой. Яасан ч орон юм түүхүүд байгаа л. Тэгээ нэг тийм жоохон хөгжилтэй айдиа болгож болохоор яагаад бэ саянаас хойш чинь хэсэг баавган чинь байрлуу гэрлүүд арай үзтээ. Тийм. Нөгөө самрын түүцэн. Тэгээ сонирхолтой л гоцсон. За Монголд тэр нөгөө PC-ний газрыг хахта SWAT гарууд ордог л хамгийн инээдтэй те. Тэр бүр нэг тийм нөгөө нэг Stranger Than Fiction юм те. PC-ний газраас SWAT гарууд юм. Good. За дараагийн мэдээ. Айгу гоё мэдээ байна. Бас ер нь өнөөдрийн мэдээ цөөхөн ч гэсэн гоё мэдээ байна. За Yorgos Lanthimos ах одоо үед бас байгаа хамгийн мундаг найруулагчны болчиход байгаа the favorite орчим юу the lobster yes Sacred Deer Killing of Sacred Deer тэгээд бас нэг өмнөх кинон байлаа бас тийм ер нь тэр чинь юу л харин бидний үзчихсэн lobster яг өмнөх кино байт юм аа. Тэгээд ер нь бол ийм зөвүүн найруулагч weird амар зөвүүн найруулагч та. Сонирхолтой. За тэр Yorgos Lanthimos-ын дараагийн уран бүтээл Poor Things гэдэг кино болж байгаа юм байна. Four Things okay. Four биш Poor шүү дээ. Окей. За хөөрхий амьд гэж байна тийм. Poor Things гэдэг нэртэй кино. Монголд гарах юм бол тэр нөгөө орчуулж байгаа хүмүүс сонсч байвал ядуу хүмүүс. Үгүй хөөрхий зүйлүүд. Хөөрхий амьд. Чаавстай юм шүү. Ис чаавстай ч юм уу. Тийм исчээтэй бичээрэй. За Alistair Gray гэж хүний зохиолоос сэдвүүлж байгаа юм байна. За тэгээ энэ нь болохоор Victorian era одоо Victoria хатны үеийг ярьдаг тийм 1800 оны ярьдаг Английн. Victorian үеийг харуулж байгаа. Тэгээд ийм Billy Baxter гэж залуу эмэгтэй хүн одоо нас орсон. Тэгээд мань хүнийг нэг юм эрдэмтэн хүн буцааж амьлуулж байгаа тухай гард юм байна. Тэгэхээр яг нэг тийм Frankenstein одоо юутай агуулгатай Frankenstein-аас үлгэрж авсан ч гэмээр юм уу ийм одоо санаануудтай юм байна. Victorian era тэгээд тийм жоо готик маягийн бодлоо. Тийм готик тийм. Тэгээ угаасаа Yorgos Lanthimos юм чинь тийм готик урамсаар оруулах. Иймэрхүү кино хийж байгаа юм байна. Тэгээд энэн дээр тэр эмэгтэйгийнхэн дүрд Emma Stone тоглохоор болж байгаа юм байна. Дахиад хамтарч байгаа юм шүү дээ. Тэгээ дахиж хамтарч байгаа. Маань үнтэй чинь The Favorite дээр хамтарч Оскар нэр дэвшсэн юмдаг байсан шүү дээ. Гурлаа нэр дэвшсэн те. Rachel Weisz, Olivia Colman Оскар авсан. Тэгээд одоогийн мэдлэг гэхдээ дүрэн тодорхойгүй магадгүй нөгөө эрдэмтэн байж магадгүй. Гэхдээ одоогондоо тодорхойгүй. Гэхдээ Willem Dafoe бас энэ дөрвөн кинонд тоглохоор одоо тоглохоор яригдж байгаа юм байна. За Emma Stone тодорхойлцсон. Willem Dafoe яригдж байгаа гэсэн мэдээ гарсан байна. Яг магадгүй энэс амархан хариултанд дүрхэд бол магадгүй нөгөө эрдэмтний дүр тоглож бас болох юм те. That's nice news. It's really nice news. За нэг юм мэдээ бол манай тэгээд Searchlight Pictures дээр хөгжүүлэлт нь явж байгаа. Searchlight Pictures бол Film Forge студио дээр хөгжүүлэлт нь хийгдэж байгаа юм байна. Тэгээд юугаар болохоор киноны зохиолчор нь болохоор Tony McNamara болол ажиллаж байгаа юм байна. Тэгээд Tony McNamara-гийн хувьд болохоор бас ер нь нэлээд тогтсон карьертай writer. Тэгээ мань хүн болохоор сүүлд нөгөө гарсан Elfan-ыг тоглодог чиний хайртай. Elfan-ыг тоглодог The Great зурлыг хийсэн. Тэгээд Yorgos Lanthimos-ын The Favorite киноны зохиолыг бичсэн. Бас тэр үргэлжлүүлж хамтарч ажиллаж байна гэсэн. За олон жил бас телевизэд ажилласан ийм
хүн болол байна. Зохиолчор нь ажиллаж байгаа. За нэг юм сонирхолтой мэдээлэл нь Yorgos Lanthimos бол ямар ч байсан одоо юм нэг тийм кино хийх болгонд нь үзэг хүсэл төрдөг зөг хийд найруулагч нэг тий одоо Aronofsky Giselle тий Nolan хин бэ Denis Villeneuve тий одоо хин Yorgos Lanthimos эднэр бол яг юм хийх болгонд л тэр киног үзмээр санагддаг сонирхол төрдөг ийм цөөхөн идэм одоо гарын 15 багтах уугүй ийм уран бүтээлч тийм Wes Anderson гэж явж шүү дээ. Тийм Wes Anderson Edgar Wright 10 илүү юм л да. Тэгтээ you get the point. Ийм юм байна. За тэгээд энэ ч бас мэдээлэл дээр нь хэлэхэд Willem Dafoe ер нь бол сүүлийн жил маш завгүй байгаа. Тэгээд маш завгүй маш сайн байгаа. Тэгээд маш завгүй маш мундаг байгаа. Сүүлд The French Dispatch кино тогсоогоол өнгөрсөн жил гарах хэрэгтэй байсан мэдээж хойшилсан. За тэгээд Robert Eggers The Lighthouse киноны найруулагч Robert Eggers-тэй хамтарч үргэлжлүүлээд тэр Northman кинонд зураг авалтанд оролцож кино тогсон. Тэгээд Bradley Cooper болон Kate Blanchett-тай хамт Guillermo del Toro-гийн энэ үйл гарах Nightmare Alley одоо ирэх үйл гарах Nightmare Alley кино тогсон. Дээрэс нь Paul Schrader зохиолч найруулагч бас домгтон одоо бараг 80-аас сурч байгаа. Paul Schrader-ийн The Card Counter гэж киноны талаар бид нарт анхныхын зураг гаргахад подкаст удаан сонсож байгаа хүмүүс мэдэж байгаа. Анхныхын зураг цацагдахад бид нар ярьжсэн. Яг тэр The Card Counter гэдэг тэр кинонд бас тоглож байгаа юм байна. Тэр кино гол дүрд нь Oscar Isaac тоглож байгаа байхгүй. Тэр кино бас тоглож байгаа. За тэгэхээр Willem Dafoe бол бодоо болгож байгаа юм байна. Реджилцээ. За энэ мэдэн дээр яг даткон ойлгосон байсан учраас ярьсангүй. За тэгээд сүүлчийн юугаа яри? Хэсэг рүүгээ орё. Гэхдээ юу байгаа шүү. Fan questions байгаа шүү. Сонсогчдын маань асуулт байгаа. За сая яг сүүлийн айгуу гоё мэдэн дээр датко байсан го сонссон. За датко сэтгэлээ хэлчихье. Тэгээд дараагийн хэсэг Lanthimos гэж ирсэн дээ. Lanthimos yes. Тэгээ Willem Dafoe, Emma Stone. Гэтэ яригдж байгаа юм шүү те. Яг Willem Dafoe яригдж байгаа Emma Stone тоглохоор. Тэгээ Emma Stone тэгээ юун дээр тоглолоо. Favorite дээр тоглолоо. Yes. Тоглосон. Тэгээ хамт ажиллахад дуртай байгаа. Тэгээд тийм. Чиний хэлснээр яг нөгөө тх яг бүх киног нь гарах болгонд үзмээр санагддаг найруулагчтай нэг ялчгүй. Тэгээд Yorgos Lanthimos. Yorgos Lanthimos. Бэн. Тэгээд ингээ өөрийнхөө нэг тийм perfect partner-ыг олоод ингээ цааш хамт ажиллах гоё байдаг бах те. Тийм хүмүүс гоё. Яг ингээ хамт ажиллалаа. Тэгээд яг нөгөө сүүлдээ яадаг болчихдог баха. Ингээд тоол мохоолоо бичиж ангууч яг тэр нөгөө жүжигчдэн нүдэнд нь харагдаал. Жүжигчдэндээ тааруулж үг мөг бичдэг тийм. Эсвэл зураглаж байгаа мэдрэмжийг тааруулж бичдэг юм уу тийм. Гэхдээ хинд Alfonso Cuarón нэг тийм шаардлага байдаг бах тийм. Манай ч тэгэл өөрөө ялгаа байхгүй. Продюсер чинь за би өөрөө, эвэлэнсаа би өөрөө, зураг өөрөө за дуу өөрөө, зохиол юм чи өөр. За гол төр заа хаж үжигч авчаа. Сонгож харуулнаас нэг авчаа. Гиснэс Yelitsa Aparicio Ромагаас шанхуудаага өөр кино тоглохорсон бил. Мексик уран бүтээлчин кинонд. Мексиктэй уран бүтээл. Анхных нь Ромагаас ш. Ромач өөр анхны кино шүү дээ. 18 оноос ш одоо хэрэг. Тийм анхудаа тийм 3 жилийн дараа анхудаа кино тоглохор болж байгаа юм байлээ шүү нэрээ. Йоо зүгээр нэг монгол хүн зүгээр Оскар нэр дэвшчих юм бол зүгээр. Зүгээр нэр дэвсэн кинон дээр нэг рол байвал. Нэг бол тийм. Том ролч зүгээр нэг speaking role үгтэй. За тэгвэл тэгэл дуусах. Customer service high. За ийм тэгээд award season-ы юу яри? Нэг тооллого. Элж тооллого яри. Оройн тооллого. За animated feature. Soul 28 Wolfwalkers 14 явж байна. Ялсан тоон шүү. Одоо 2 дугаар байр гэдэг ч юм уу шүү номинашныг тооцоогүй. За, documentary дээр сая Oscar нэвтрүүлсэн Collective Use байна. Dick Johnson is Dead Use гэхдээ Oscar бол нэвтрүүлшээгүй. Тэгээд Time 13 бас Oscar нэвтрүүлсэн. За, Oscar талаар дараагийн эпизодоор ярина гэдээ хэлсэн байгаа шүү. Another Round 16 одоо яасан байна. Another Round үдчих юм сайн тэ үзье та. За Минари бол зарим нөхцөл нөө гадаад хэлтэр дээр нэвтрүүлсэн учраас 11 ялсан байна. За тэгээ Бакурау, Llorona, Beanpole гэсэн кино. Гэхдээ эдгээр бол аль нь ч Оскар нэвтрүүлшээгүй. Collective бол нэвтрүүлсэн байна. За эвлүүлэг харин гүйцэгдээд эхэлсэн байна. Chloe Zhao бол ганцаараа 7 шагнал аваад төрүүлцэн явж исэн. Alan Baumgarten гэж эвлүүлэгч The Trial of the Chicago 7 киногоор гүйцээд одоо тэнцсэн байна. Адилхан 7 шагнал өртсөн байгаа юм байна шүү. За. Оскар хуйлаа нэрлэвсэн. За, зураглаачаар бол хин улам тасарсан байна. Joshua James Richards, Nomadland киноны зураглаач.
28 шагнал хүртээд байгаа юм байна. Одоогийн байдлаар. Араас нь бол хамгийн ойрхон нь Эрик Мессершмитт гэж хүн Mank киногоор 3 удаа шагнал хүртсэн байна. За screenplayer бас гүйцэгдээд ихсэн маань Chloe Zhao Emerald Fennell 19 шагнал хүртсэн байна. Chloe Zhao бол 17 хүртсэн. Emerald Fennell 19 шүү. Chloe Zhao 17. За supporting actress дээр бас ер нь нэлээд сонирхолтой өрсөлдөөнтэй явж байгаа юм. Юн 26 шагнал хүртсэн байна. За өнөөдрөөс Оскар нэр дэвшсэн. За тэгээ Мария Бакалова 15. За энэ хоёр бол хамгийн их явж байна. За тэгээ өнөөдрөөс анхудаа Оскар нэр дэвшсэн. За энэ хоёр ч Оскарт анхудаа нэр дэвшсэн л дээ. Гэтэ бас анхудаа Крета Оскар нэр дэвшсэн Amanda Seyfried 4 шагнал бас хүртээд байгаа юм байна. Amanda Seyfried юугаар нэрч өвчтэй. Mank. За, supporting actor дээр харин бол бас сонирхолтой байгаа Paul Rassi 16 шагнал хүртсэн, Оскар нэр дэвшсэн. Daniel Kaluuya 12 шагнал хүртсэн, Оскар нэр дэвшсэн. Leslie Odom Jr 9 шагнал хүртсэн, Оскар нэр дэвшсэн. Sacha Baron Cohen Trial of the Chicago 7 киногоор 5 Оскар нэр дэвшсэн. 5 Оскар тэнэс хэлэрчээд 5 шагналыг авсан. Оскар нэр дэвшсэн. За энэ дөр бол дөрвөлээ Оскар нэр дэвшсэн. За тэгээд гол дүрийн эмэгтэй дээр болохоор Frances McDormand 2 шагнал 22 шагнал авсан байгаа юм байна. Carey Mulligan Promising Young Woman киногоор 19 шагнал авсан байгаа юм. За артлит нь бол бүр зайтай. За гол дүр эрэхтэй. Chadwick Boseman 18 шагнал одоогийн байдлаар хүртээд байна. Riz Ahmed адилхан 18 шагнал хүртээд байна. Яг одоогийн байдлаар энэ хоёроостой яалч юу энэ тэнцээ явж байгаа. Тэгээд ардаас нь Delroy Lindo 9 шагналтай явж байгаа. Оскар байхгүй вай. Тэгээд Anthony Hopkins 3, Steven Yeun ганц шагнал одоогийн байдлаар хүртсэн юм байна. За Gary Oldman бол 1 шагнал бол хүртээгүй. Одоогийн байдлаар. Гэтэ Оскар нэр дэвшсэн. Оскар бас нэр дэвшсэн. За шилдэг найруулагчиг бол Emerald Fennell 1 шагнал хүртсэн. Regina King 3 удаа. За өөр ерөөсөө шагнал авсан Chloe Zhao 42. Вау. Шилдэг найруулагчиг ерөөсөө. За харин зүгээр шилдэг найруулагч төрөлд ямар нэг шагналуудад нэр дэвшсэн хүмүүс гэвэл Lee Isaac Chung Minari-гаар, Kelly Reinhardt First Cow киногоор, Aaron Sorkin The Trial of the Chicago 7 киногоор тэгтээ нэг шагнал авав. Тэр нь бүр баг хамгийн баталгаатай нь бүр fucking 42 шагнал авсан. Minari. За шилдэг кино. За хамгийн шилдэг кино төрөлд The Five Bloods болон Trial of the Chicago 7 хоёулаа нэг удаа төрүүлсэн байгаа маань ямар шагналыг нь бол мэдгүй байна гэхдээ ямар ч байсан. Marvel's Black Bottom болон First Cow гэсэн кинонд 2 шагналт одоогийн байдлаар одоо төрүүлээд байгаа маань шилдэг кино төрөлд нь Minari 4, Promising Young Woman 7, за тэгээд Nomadland 30 гэсэн төрөлд байна. За Sound of Metal, One Night in Miami, Mank, Never Really, Sometimes Always, Soul гэсэн кинонууд ямар нэг байдлаар нэр дэвшсэн ийм төрлүүдэд гэхдээ шагнал хүртэг байна. За award report-ийн үед бол иймэрхүү байна. Оскарын талаар бол дараа 7 хоногт дэлгэрэнгүй ярих гэж бол тооцоолж байна. Илүү тухтай ярих, илүү номинашн болгоныг те харьяа гэж бодож байна. За тэгээд юу яа? Оройн толгох тамдаас баярлаа. Оройн толгохтаа ээлж 7 хоног ээлж толгох тамдаас санаасаа. Маа тавтанаас орлоо. За болог байна тээ. За юугаа харцгаая? Questions харцгаая. Sorry. Яасан нэ? За questions за юу юм. За уг нь Snyder Cut бөөндөө үзүүлтэй гэж байна. За HBO Max байхгүй байдаг. За зүгээр үзчихмээргүй байх юм аа гэж. Харин бөөндөө үзэх арга чар өнөө бөөндөө жоох те клубын дээр за яг official Discord нээчих юм бол за one Discord-оор стрим хийж өөртөө сервер нээчихсэн. Тийм тэр ихтэй манай эдээс мэддэг юм байна уу? Ер нь зүгээр тэр нэг тийм Discord дээр нэг тийм moderator хийж fluent те мэддэг юм байвал холбогдоор яг би зүгээр шударга алч би мэдгүй. Гэхдээ benefit нь бол хараад байгаа байхгүй яг group дотроо клуб дотроо ингээд Rusty Talks дээр те Rusty Media дээр те ингээд бахан бол дотроо уулын хуваагдаж Marvel ярих нь яриа Game of Thrones яриа те юу гэдэг ингээд уул агуугаа юм байгаа. Oscar те зөндөө юм байгаа байхгүй. Бид нар байхгүй байсан гэсэн хүмүүс ингээд хоорондоо exactly. Яг уулын Pop Culture Club гэж Facebook group хийдэгнээс. Гэхдээ Discord бол тэр тал дээр хамаагүй сайн байлээ. А би яг шударга хэлээд би үнэхээр мэдгүй байна. Би дилэнтэй GTA тоглохдоо хоорондоо ярьдаг. Би сайн мэдгүй. Тийм болохоор яг үнэхээр мэддэг хүн байгаа тэрэндээ туслаад те moderate хийгээд ингээд явах хүн байвал холбогдоор тийм хариуцаад явах хүн байвал. Ер basically хариуцаад явна гэсэн үг шүү. Сайн санаа нийл юм шүү. Одоохондоо би сайн мэдгүй. За ингэж уул нь бол тэгвэл гоё. За дараагийнх нь за энэ амар гоё specific асуулт шүү. За бэлдээр утас унцаа бэлдээрээ Google-д.
Энэ амар гой асуулт тань гэхдээ. Дөрвөн хаахаар реакшн авчиж. За. Нэг нь бий л та. 1995-ээс 95 оны хооронд кино гаргасан топ 5 найруулагч. 1990-ээс 95 оны хооронд кино гаргасан. Specific as fuck хариу асууж байгаа юм те. Сонсчээ. За би бол ямар ч байсан шууд Джеймс Кэмерон нэгт. Терминатор 2. Объект хэлчихсэн. James Cameron, Спилбергийн шинэ тест лист байгаа те. За Jurassic Park те. Clint Eastwood. Юу байгаа лээ? Unforgiven. За Unforgiven өөр за дундаасаа барах юм байна даа. За 3 киноос 3 нэрлэж шүү. Хин байх. Юу байгаа лээ? Kubrick-ийн кино байх хэвээр. За киноч байгалахтай. Гэтэ би үзэг болохоор харин бич би. Гэтэ эн чин юу гэж штэ. Топ 5 яг өөртөө мэддгээр юм шүү. Тэгэхээр ч хэцүүлтэй. Гэтэ саяны гэдэг бол мэдэн штэ. Саяны 3 бол гурвыг нь мэдэн штэ. Рон Хавард тэр үе юу хийсэн бэ? 95. Apollo 8 чин юу лээ? Apollo 13 8 аль нь лээ? Том Hanks-тэй. Тэр чинь 95 даа. Юу 90-95 гэж fucking Tarantino штэ. Fucking Tarantino Reservoir Dogs, Pulp Fiction те. Tarantino man. За гурлаа дундаа 4 хүнтэй бас өөр. Catherine Bigelow ч Speed-ийг гаргасан. За би шаасан юм уу? 90-ээс 95 оны хооронд Kubrick юу шалах. Окей. Catherine Bigelow 99 онд Ice White Shot. Catherine Bigelow-ыг хардаа. Catherine Bigelow кино гаргасан багс та. Тэгээд John Singleton Boys in the Hood. John Singleton. Гэтэ Boys in the Hood чинь F. Gary Gray лөө. Андууртлаа. За F. Gary Gray тэгвэл. F. Gary Gray те Boys in the Hood чинь. Point Break. Тэгээ Point Break 90 онд байна. 91. Хим Spike Lee Do the Right Thing. Бас болох юм байна. Гайгүй энэ тэгтэй айгүй гоё асуулт байгаа байхгүй. Nice. Болж л шүү. Өөр хүн байна уу? Өөр хүмүүс зөндөл байгалах л та. За тэгтээ ер нь бол гоё явчлаа те. 90-ээс Tim Burton, Ed Wood. Тийштэй. Тийм. Batman 89 тэгтээ 89 юм байл. Юу аа Chaplin байгаа юм бэ? Richard Attenborough. Richard Attenborough. Nice. Тэгтээ бас явах юм байна тий? Явах юм байна. Тэгээд Martin Scorsese Goodfellas. Casino. Би яг тэгж бодсон. За энэ асуултыг бол үнэхээр пасс хийх юм байна. Гэтэ гоё асуулт баярлалаа. Яг ийм спесифик амар фан ахгүй юу? За кино урлаг дотроос хамгийн curious санагдуулдаг area нь юу вэ? Миний хувьд CGI гинэ. Боди Хэд асуулаа. Curious хамгийн сонирхол одоо curious за яг curious. Үгүй яг хуу сонирхолгүй би тийм curious гэхлээр чи нөгөө би яг мэдэхгүй те тэрийг ингээ ухаж үзмээр санагдаа юм шиг чи. Надад зүгээр sound mixing, sound editing амар сонирхолтой санагдав. Одоо нэг нь болохоор нөгөө дуу авиг нь хийгээл те нөгөө гаргаал те нөгөөд нь холин те. Тэнгүүт чинь тэгээд тэр амар сонирхолтой санагдав. Надад концепт арт. Тэгээд нөгөө нэг юуны shot blocking амар сонирхолтой curious санагдав. Концепт артууд ч нөгөө нэг ялангуяа том кинон дээр бол хамгийн түрүүнд гарч идэг. Заримдаа найруулагч жүжигчд нь орж ирэхээс өмнө концепт артууд гараад эхэлсэн. Ялангуяа MCU юм шиг том прожектууд бол одоо Fantasy Lord of the Rings юм те. Тэр бас сонирхолтой. Тэгээд их таалагддаг юм байна. Тийм one shot sequence таалагддаг. Яа, Атанууд дээр нэг тийм Dunkirk дээр нэг 5 минутын one shot байдаг. Тэр мөр бол амар. Яа, юун дээр one shot аим шүү дээ. Pieces of a Woman дээр бүр амар тэр one shot holy shit. Тэр цагийн one shot гардаг киноч бас амар. Long Day's Journey гэдэг. Надад бас нөгөө юу анимашн найруулагчид нэг тийм найруулга хийж байгаа нь сонирхолтой. За дараагийн удаа remind me to put Datco's far from the microphone. Noise pickup хийгээд байгаа гэдэг чинь. За юу яасан гэнэ? Тийм анимашн найруулагчдын яг хийж байгаа ажлыг харах юм сонирхолтой. Тэр яг сондоо одоо бид нар live action найруулагчээр нэг тийм idea байгаа. Яг анимашн найруулагчээр зураач зохиолч нь мэдчих юм шүү гэмээр те. Зураг тийм зүгээр амар харанхуугаар хэлгээд ч тийм. Тэгэхэд яг найруулагч яг юу гэдэг вэ? Аягүй сонирхолтой тийм. Ингээл бодож шүү. За наад яг үйлдэлээ тайлбарлаад сонсоо. Яа ингээл ичсэн шүү дээ. Ингээл зураал ингээл нэг харж байгаа тэгээ зураалаа. За тухайн эхлүүлж юм аа. Юу ч болоогүй юм шиг ярьчих. Юу ч болоогүй.
Гэтэ сая Дилэн яг ингээ хэлсэн чинь нэг юм бодчихлоо л да. Юу ч болоогүй гэдгийгсэн чинь юу ч болоогүй юм шиг байхаа боллоо. Хүмүүс тодлоо яг юу пост оруулсныг мэдж байгаа зарим нь тий. Юу яасан? Файл алдагдсан гэд компьютер унтсан. Тэгсэн чинь хөөхий энэ муу чааваас одоо хэдэн жилч болж байгаа юу ч болж байгаа энэ нэг дил бүсгцэн ноутбукн дээр бичдэг юм дээ. Тэгсэн чинь энэ маань авцсан бичиж. За тэгээ саяны мөчийг эхлэх хүртэл болвол бидний нөгөө нэг алдагдсан гэд хямарч исэн аудиог саяны мөчийг хүртэл таад сонссон байгаа. Асуудалгүй явцсан. Which is awesome. Бид бом баяр болоод байж байна. Тэгээд одоо энэ чинээс яг зүгээр энгийнээр дуусгачих. Зүгээр үлдсэн хэдэн асуулт байгаа 5 1 2 3 4 за 4 5 асуулт байсан юм байна. За энийг яриад тэгээд дуусгах энэ эпизод. Тэгээд энэ хугацаанд мэдээж өчтөр бид нэр энэ та сонсож байгаа хүмүүсийн хувьд бол хэдхэн цаг юм те хэдхэн минутын өмнө бидний хувьд бол өчтөр ярьжсэн Оскар номинашн гарцсан тэрийг дараагийн дугаар ярина. Тэрийг хэвээр үлдээ. Өнөөдөр энэ дугаараар нэмж ярихгүй дараагийн дугаараар илүү тайван илүү анзаарж байгаа. Би бас өчтөр лайв хийж байхдаа мартсан юм жишээ нь бэлээ. Одоо I'm thinking of ending things in the screenplay дээр байхгүй байгааг би мартцсан явж байсан ч юм уу те. Тиймэрхүү юмс гарч ирж лээ л те. Тийм одоо байгаасаа гэж бодсон гэдэг ч юм уу те. Тэгэхээр тэрийг дараалал нэгт илүү тухтай дараагийн дугаар дээр тухтай яриа гэж бодож байна. За тэгээд шууд дараагийн асуулт руу орох уу эсвэл Тэгээ шууд л дараах л орол яваа. За. Окей. Тэгээд ямар ч үсэн хацтай байлаа. Тэгээд бид яг уу энэ саяны нэг брейк гэх юм ихлэх хүртэл та таалагдсан гэж найдаж бидний хувьд яг гоё байсан. Бидний хувьд үнэхээр амар фан, идэвхтэй гоё яриа явсан юм нэг цаг өнгөрсөн. Хэдийгээр богинохон дугаарч гисэн бид яг ямар ч үсэн бидний хувьд яг гоё байсан. Тэгээд сонсож байгаа хүмүүс гоё байсан гэж найдаж байна. За дараагийн асуулт. DCU яаж ажилласан бол амжилттай болгоосон бол жишээ нь MCU дуусгахыг хүлээх байсан ч юм уу шууд 3 дахь киногоо Justice League хийх байсан биш хийх биш дөрүүдээ тус нь гаргаж байгаад нийлүүлэх байсан гэдэг ч юм. За энэ дэр би бол opinion байна. Та хоёр юу гэж бодож байна? Зүгээр ингээд яг тийм MCU-гийн формулыг дагаж явдаг нарахнаас амар буруутсан. Зүгээр явцаа бол тийм байх гэж хичээсэн. Тэгээ зүгээр нэг тийм соло маягийн ч юм уу. Тэгтээ бас яг тийм бас гоё universe байлгаж болно. Гэтэ тэрийгээд бас нэг тийм гоё яг заавал MCU adapt биш тийм яг өөртөө хиймээр ихт оруулаад тэгээд бас соло каноноор соло каноноо тэгээд бас universe нийлбэл тэгээ гоё тэгээд ер нь амар том experiment тэгээд явсан байна. Тийм надад бол яарсан санагдсан ялцч юу одоо 3 дахь канон Justice League гэдэг ч юм уу. Угаасаа нэг тийм юг MCU гүйцгээд нэг бол Marvel-тэй өрсөлдөхөө яарсан тийм нэлээд яарсан санагдаад байна. Тэгээ бүгд тэгсэн шүү дээ. Одоо яг энэ асуултад шууд хариулахгүй ч гэсэн нөгөө юу Universal энэ чинь шууд Dark Universe энэ төр гэлтэй бүр ингээд бүр гэс өрсөлдөхөө яарцгаадсан шүү дээ Universe их гэдэг. Тэр яг нэг shared universe гэсэн нэг тийм ID яг ер нь бол тэгтээ ганц зөв хийж чадсан тэгээд Marvel тэгээд тэрийг заавалчгүй дөөрөөд авах шаардлага байхгүй. Өөрсдийн яг дийлний хэлж байгаа шиг өөрсдийн одоо имижтэй оруулаад тэгээд өөрсдийнхоороо тэрийг хараад хийсэн бол илүү гоё байх байсан гэж магадгүй. Надаа бол тэгээд нэг тиймэрхүү бодолтой байна дөө. Надаа бол нэгдүгээр яарсан амар ойлгомжтой. Хоёрдугаар зүгээр амар хүмүүс найцахгүй юу? Дэлхийд даяараа хүмүүс зүгээр Batman гэж мэднэ, Superman гэж мэднэ, Wonder Woman гэж мэднэ гэж найцахгүй. Миний бодож байгаа Flash ч юм уу те. Зүгээр одоо яагаад MCU гэхээр одоо амар сонио. Одоо дэндүү глобалын том юм болцсон culture нэг хэсэг. Тэгэхэд бид нар чинь байхгүй байхад нь ингээд том болцсон те ингээд кино сонирхдаг ч юм уу те юм сонирхдаг болцсон байхад ихэлсэн юм болохоор надад одоо хүртэл нэг юм амар big achievement мэдрэмж нь байгаа байхгүй. Угаасаа байдаг юм биш. Тэгээ юу гэж хэлэх гээд нэг гэхээр MCU-гийн жишээ нь яасан юм юу гэхээр яг алдаж онсон юм зөндөө байгаа. Iron Man 2 мөрт би амар дургу. Гэхдээ яасан бэ гэхээр Avengers заав Age of Ultron юу гэдэг юм. Тэг хүмүүст энэ франчайз холбосон ертөнц гэдэг юм өгөхдөө сайн муу хамааралгүй character-уудаа өгөхдөө character дээр суурилсан таахгүй. Кино муусан ч хамаахгүй Iron Man 2 дээр Stark-ыг үзэх фан. Кино шид ч гэсэн тэ нөгөө хин мен ч микрорком борд гээл амар тийм тэгсэн мөртлөө Stark бол амар гоё байгаад байдаг те. Thor 1 хоёр ч гэсэн юм шиг мөртлөө Thor нь фан те ингээд амар powerful ч байд юм уу эсвэл ядаж action гоё ч юм уу ямар нэг байдлаар character нь ихэнх нөхцөлд дайжгүй. Одоо Iron Man 3 хүртэл weird мөртлөө Stark ингээл амар юм туулаад байгаа байхгүй. Iron Man байхгүй ихэнхдээ Stark гэдэг штэ. Гэдэг ч юм уу ингээд сонирхолтой Cap нэг жоохон харахгүй. Тэгтээ 2 3 те ингээд яг юм бол you get the point. Тийм болохоор дөрүүдээ зүгээр хүмүүст илүү сурлуулад тэгчээд нийлүүлэх хэрэгтэй байхгүй. Би яах шаард. Тэгхгүйгээр
одоо энэ ярьж штэ Jared Leto-гийн Joker, Heath Ledger, одоо Joaquin Phoenix, Mark Hamill те бүгд өөр ихгүй. За таалагддаг сайн муу тусдаа debate. Зүгээр өөр гэдэг бол fact. Тэ зүгээр fact штэ тэр бол. Тэгэхэд чинь хүмүүс нэг дүрийг нэгээр төсөөлсөн байхад энэ хүмүүс угаасаа мэдхимчин гэж хэлж болохгүй байхгүй. Тэр хувилбараа танилцуулах хэрэгтэй байхгүй. Ben Affleck-ийн Batman яг ямар юм? Тэ учирдаггүй Batman гингүүд өмнө нь бидний үзсэн Christian Bale-ийн Batman байхад шууд Batfleck ороод ирэх чинь учир нь ингээд хүмүүс буухгүй байгаа байхгүй. Хүлэн зөвшөөрөхөд амархан биш те. ертөнц нь өөр байгаа даа те. Амар бак байгаа даа whatever the problem is те. Тэгээ тийм болохоор зүгээр хангалттай бас Ben Affleck Batman fucking yeah ахгүй fuck yeah заяа. Gal Gadot Wonder Woman fuck yeah бүр те fucking гоо хараа successful явсан бол make it a joke and bring fucking Ryan Reynolds back заяа бүр нэр тоглоомжгүй заяа. Үнэхээр сайн явсан бол харалт одоо MCU бүр хүмүүсийг бараг big fuck you гэж байгаа сте Matt Damon, Luke Hemsworth интервьюч те Ragnarok тэр одоо Thor Love and Thunder байлаа штэ. Нөгөө Melissa McCarthy тэр Hela Melolson like хэрвээ франчайз нь эхэлж явах тэгсэн бол хүмүүс уурлна үстэй хайшин хүн өдөж байгаа мөг тэгнэ үстэй фейс нэг дээр ингэсэн бол эн чин суурай хийцэн хүмүүс бүлээн зөвшөөрсөн учраас хүн доо яаж байгаа юм шиг өдөж байгаа юм шиг тэнийг юм игээр тэр нь тэнэгдээ биш it's actually fun гэж байгаа байхгүй. Тэгхгүйгээр ингээд шууд хүмүүст ингээд амар dark Batman үгүй байхгүй. Сая WandaVision дээр хүртэл Evan Peters-ийг яаж юм те. Тэр ч гэсэн амар том асуулт болоо. WandaVision зурлын хамгийн том асуудлууд энийг дээр байсан шүү дээ. Тэгээд тэгэхэд Wandag ямар амар суурийн тавьсан одоо Doctor Strange дээр бид нар баг Doctor Strange Benedict Cumberbatch-аас илүү Elizabeth Olsen Scarlet Witch-ээс баг болж илүү үзэх хүсэлтэй болж байгаа байхгүй тий гэдэг ч юм уу. Тэгээ fucking Ant-Man and Quantumania хүртэл илүү hype болох ч жоохгүй Jimmy Garland жаагаа тий. Тэгэхээр жижигхэн ч хамаахгүй character одоо тэр Jimmy Olsen тэр яаж өөрчлөөд алж болж байгаа тэр амар тэнэг байхгүй. Тэгэхээр зүгээр миний харж байгаа юм Zack Snyder буруудаа биш. Зүгээр overall нэгдүгээр угаасаа яриадсан шүү дээ Warner Bros болон DC удирдлага амар муутай байгаа. Одоо хүртэл чигдрээгүй байгаа. Creative producer байхгүй байна. За тэр бол яг мэдээж шин юм. Гэхдээ л байхгүй тий. Одоо сурах 10 жил байлаа ш өнгөрлөө шүү дээ. Суралцах. Тэгэхээр энэ нь асуудал. Түүнээс биш яг ингээд жүжигчтэн ч юм уу тий Ezra Miller би амар дуртай жүжигч юм. Why not тий мань үнийг зүгээр юу юм болчих. Wally West болгочих. Тэгээ болоо. Тий. Мань хүн бол ягаад ч юм биш. Barry Allen биш тий. Мань хүн зүгээр Wally West болгочих. Тэгээд тэгсэн байхад бүх юм нь болж байгаа байхгүй. Уул нь бол cast master хин минь ч уул нь гоё байхгүй. J.K. Simmons as тэ амар badass Gordon Morton тэ. Тийм тэгээд дүр гэхээс хажуудлаар тэг ертөнцийг нь бий болгох хэрэгтэй болчихсон. Тэр чинь яг нэг бодит гэдэг ойлголт өгөөд энэ ертөнц нь тэр чинь одоо ямар нэгэн кино хийлээ тэр ертөнц нь өөр ингэсэн хуультай байгаа шүү дээ. Түүхтэй байгаа тэ. Тэрийг нь ойлгох. Одоо юу Marvel болохоор тэрийг амар сайн хийсэн. Ихэндээ бол орон гар байсан. Тэгээ 20 хэдэн киноны турш ингээ бий болгосон юм болохоор биднэрт наалцтай байгаа даа. Тэгээд одоо чинь эхэндээ санаандгүй хийсэн ч санаандгүй цаашаа тэр үедээ тааруулсан юм араас нь гой засаж нийлүүлж болж байгаа гоо WandaVision том биш шүү дээ. Age of Ultron дээр хийхэд бол дараа WandaVision гэж хийнэ гэж бодож хийгээгүй нь ойлгомжтой. Тэгэхээр тэрийг ингээд холбоол гой болгочих болж байгаа байхгүй WandaVision дээр тийм. Тэрэн шиг анханасаа зэгцтэй яг уу алдаатай байсан ч гэсэн алдаа нь дэндүү мэйжер биш үед засаж болдог гэдгийг харуулж байгаа байхгүй. MCU-д алдаа зөндөө зэрэг тэрийг ингээд нэгтэй амар мааруулах цээжээр хамгаалаад байхгүй шүү дээ. Тэт тэр зөндөө. Гэтэ тэр чинь overall ингээд засаад overall юмнууд нь сайн яваад байхаар жижиг алдаануудыг хүмүүс за окей үлдэх боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр тийм болохоор ер нь Man of Steel арай гайгүй үнэлгээд байдаг шүү дээ. Сул юмнууд нь байдаг ч гэсэн ингээ хүмүүс нэг тийм итгэл найдвар байдаг те. За дараагийнх нь гоё гайгүй болох байх те. Энэний алдаагаа засчих واخ гэдэг. Тэгсэн чи тэрийг улам хэтрүүлээ. Тийм болохоор hope бол амар байсан. Миний хувьд бол зүгээр асуудал нь бол тэр яарсан удирдлага амар муу. Удирдлага гэдэг нь Zack Snyder-да биш. Cast-та биш зүгээр яг overall Star Wars-тай адилхан. Star Wars sequel trilogy-тэй яг адилхан ер нь бол асуудал. За. Гэтэ яг at some point Snyder Cut ярихаас жоохон залхах чинь. Одоо тэ сүүлийн удаар юу игээд тэгээд орхих бах. За. Last Jedi гэдэг шиг юм болох гээд. За киноноос яг тэр хэсгийг л хасчихсан бол гэж боддог хэсэг байдаг уу? Ямар кино хэсэг байдаг уу? Гоё асуулт. Та санаанд орж байгаа юм уу? Ноутбукийн төгсгөл.
Ямар яасан гинэ? Sorry. Ноутбукийн төгсгөлөө. Яа киноноос хасчихсан гэж болдог байсан. Хасчихсан гэж боддог хэсэг байдаг. За ноутбукийг тайлбарлаж тэр оронд ойлоо бодчих. Хоёулаа сүүлд нөгөө gentleman дээр нэг scene ярьсан. Yes. Henry Golding-тай scene. Rape scene. Одоо нуугаад явах. Gentleman. Тийм, тэр зүгээр амар гоё кино. Тэгэд villain fine. Henry Golding villain whatever. Тэгснэ out of nowhere тэр нөгөө McConaughey эхнэрийн дүр нь хэм блэ. Тэрийг ингээд хүчндэг гэдэг like what? Out of nowhere за like тэгснэ revenge авч байгаа тэр гинэ McConaughey дүрээс like that was such weird unnecessary like what? The character team дүрсэн бол okay I guess гэхдээ team дүр байгаагүй байхгүй. Тэс очиортахгүй get rapix like what? Амар weird дээ шнэ. Гэтэ scene сольж болох юм уу? Сольж болох зүгээр хасах юм уу? Мэдгүй яг асуулт нь бол хасах л гэж байна л да. Яг уу хасахгүйгээр гэхдээ зүгээр солих гэх юм бол Mandalorian-ийн сүүлд нөгөө Luke гарч ирдгийг жоохон өөрчилчих юм. Нэг бол зүгээр deep fake болгочихвол. Арай дээр. Би бол тэрэн дээр яг scene хасна гэж хэцүү л дээ. Character хасах. Тэгээд хасахгүйгээр зүгээр өөрчлөлмөр байгаа. Зүгээр нөгөө CGI-ийн ч юм уу. Тэгэл нэр. Ноутбукийн төгсөл надад амар таалагдсан. За яг юу нэ? Нөгөө тийм нөгөө хамгийн сүүл нөгөө юун дээр уулздаг штэ. Нэмлэгттэй байж дээ шүү дээ хоёлаа. За тийм. Хөгшин үү? Хөгшин ном уншиж байгаа. Тэгээд техникли эхнэрээ алддаг хаа. Тийм, эхнэр нь өөрөө түрүүн асуудаг лөөс хамт хөвтөж байгаа гэсэн мэт байхгүй. Тэгээд яаж хүснэ гаргадаг вэ? Тийм. Ноутбук тэгдэм юм. Тийм шүү дээ, хамт хөвтөж шүү дээ. Хамт хүчтэй байхгүй. Одоо би бол тэр нөгөө ноутбукаа уншаад дууссан чинь эхнэр нь өөр ингээ гоё ингээ нэмлэгт ингээ яг уншиж байгаагаар дууссан бол амар гоё мэлсэн. Надад тэр хамт төгөр яг ноутбук жоохон жил их тусан жоохон сул бодогдол та. Гэхдээ хамгийн гоё аспектүүдийн нэг Rachel McAdams-аас гадна гоё аспект нь тэр хамт ингээд одоо яг амьдрал нь хамт дуусч байгаа гэдэг нь шүү надад л. Яг тэр айдаа энэ тийж ойлгож байна. Гэхдээ яаж тэгж өгч үү гэж нэр үгүй. Гэхдээ тэр хамаагүй байхгүй зүгээр л old age. Тэр бол нэг тийм амар гол юм биш зүгээр л хамт амьдрал нь. Би ноутбукийг нэг л амьдралаа нэг удаа үзчихсэн. Гэхдээ би миний толгойн дотор өөрөөр дуустдаг саанд орж байгаа. Thank God Ryan Gosling is not seen as the notebook guy. Одоо бодгоо тийм. Ryan Gosling гэхэд ноутбукээс төрүүлж хүн бараг 5 кинонд дуртай шүү дээ. Thank God. Rachel McAdams ч гэсэн адилхан юм. Gangster Squad, Gangster Squad. Interesting. Drive. Тэгээд Blade Runner, La La Land. Scene хасна гэдэг бас уул нь амар гой асуулт байна. Санаад яг нэг гоё юм орж ирдэггүй. God тэр Ed Sheeran-ыг хасмаар байна. Yeah, that I can agree. Тэр Ed Sheeran гэлтгүүгээр зүгээр л random нэг Lannister-ийн цэрэг зүгээр л амар юу байхгүй La La Land дээр яг дуулдаг шиг про дуулах хэрэггүй байсан байхгүй тэрэн дээр зүгээр л цэргүүд дуулж байгаа юм чинь тэр нот мундаг болж байгаа. Тийм clean үүдэг те. Тийм. Тэр дуучин хүн дуулж байгаа юм. Тэгэхээр он зүгээр л нэг юм сөнгөлөтэй эсвэл энгийн нэг хүн те ингээ нот мотер ямар хамааргүй зүгээр л хүмүүс суугаад дуулдаг штэ те. Тийм л юм байх байсан байхгүй юу. Нөгөө л H-ийг оруулмаар бол өөр юм дээр оруулалтаа тийм штэ. Тэр scene дээр бол тийм юм. Гэхдээ тэрийг хариуцлаа гэж бодъё. Гэхдээ айгуу гоё асуулт байна. Thanks тэр гэлээ. Өстой гоё асуулт байна. Бодож юмар асуулт байна. Хизээч хасч болохгүй хэсэг төөл. Гинт би зөв амар инвертимер саналлаа. Надад Terminator 2-ын нөгөө ингээд эрхээ ургаагаа залгаа бодог. Тэр киноны хамгийн том бүр ингээд юм юм шиг импакттай юмсан. Надад зүгээр Sixth Sense I see dead people сандорч ирээ. Зүгээр iconic scene болохоор тэгээд тийм ээ яалтч. Хас болохгүй ч бас хаашаач. Хас болохгүй гэх юм бол тэр Hereditary-г нөгөө тх юу айдаг дотор ингэсэн байж байгаа. Зүгээр тийм хүзүүгээ зүсч. Тэрийг бол хасч болохгүй. Тэр амар тэр бол хамгийн. За хэрвээ та Том Крузийн эсрэг дүрдэн тоглосон бол акшн спай кино найруулахаар болвол хэрвээ та Том Крузийн эсрэг дүрдэн тоглосон акшн спай кино найруулахаар болвол гол дүрд болон туслах дүрд энийг тоглох вэ гэж байна. За акшн спай кино эсрэг дүр нь Том Круз юм байна. Тэгэхээр гол дүр за бас туслах тийм. Би туслах зүгээр дахиад Vanessa Kirby. Тэгээд I wanna see Vanessa Kirby punch Tom Cruise. Тэгээд гол дүр Том Крузтэй яг бүр ингэж дутгааргүй үзэж чадах акшнаас гадна жүжигчний үед. Why the fuck not Keanu Reeves? Just why not? Тийм те.
just why not? Тэр нөгөө Collateral дээр чинь нөгөө балер assassin байдаг шүү дээ Tom Cruise. Тэрүүр чинь Jimmy Fox. Тийм Jimmy Fox Oscar нэрдэг шүү дээ. Бүр хүгийн балер assassin байдаг шүү. Яагаад тийм дөрвч болохгүй гэж. Харин тийм. Бүр балер хүгийн assassin тэгээд John Wick type of character нэг бол John Wick 4-ийн villain гэж. Why the fuck not? Харин тийм. That sounds nice. Юу байна? Юу юм бэ? Фолто нэг гол дүрээр аваад туслах дүрээр Jeffrey Wright гэдэг. Nice. Гэтэ Tom Cruise дээр яаж жоохон chemist юу яаж зөрсөлдөх юм. Амар brainy хоёр дүр болж шин. Яа, тэгвэл тэгэл script-ээс л хамаарна. Тэр дүр яаж гаргаж ирэх. Nice. За, чиний Keanu Reeves гэж хэлсэн амар гоё сонсогдоод байна. Нэг бол зүгээр Liam Neeson эсрэг дүр. нэг мөсөн дөө. Тийм. Яа, тэгтээ зүгээр нэг жоохон brainy талтай бас тэгтээ яг нөгөө X одоо militia ч юм уу X Navy ч юм. Наран something like that тэгээд зүүн. Гэтэ Solomon Kane-ийг давах дүрч бас амар л да Solomon Kane. Тэг би бас яг бодож л ер нь Tom Cruise дээр сүүлийн хэдэн жил яг нөгөө Mission Impossible за тэгээ Jack Reacher гэдэг тэгээ Oblivion энэ төргээд эндөө явц. Түүнш карьер хагамд 80-90-ад он драматик жүжигчин зөндөө байсан шүү дээ. Тэг чадахгүй биш. Хангалттай сайн жүжигчин. Тэгээ 2000-ад он хүртэл Collateral-ээс ярьж байгаа Manuel Venezuela. Тэгэнгүүт мань хүн нэг team дүр хийвэл гой санагдаад байгаа хөө Bond type of яагаад Bond villain байж болох вэ гэж. Зүгээр бас тийм. Гэхдээ тэр нь ингээд Mission Impossible шиг хэтрүүл яг мэдээж Bond өөрөө хэтрүүлэхтэй franchise. Гэхдээ Mission Impossible шиг тийм over the top character биш. Илүү балер зэвүүн. Гэхдээ тулгаараа тултаж чадна те акшн байж чадна. Мэдээж тийм шинтэй. Гэхдээ илүү brain тийм балер зэвүүн. Нэг тийм одоо чинь Christoph Waltz-ийн дүрийг хараад хизээч physically мань хүн үзэхгүй шүү дээ. Тэгээ зүгээр brain гаргах байхгүй. Solomon Kane яагаад зэвүүн гэхээр балер барьцгүй байхгүй юу? Бүр ингээд энэ багийн яаж те 10 алхмын аварч байж магадгүй physically чамаг те бүр алч чамагадгүй те fucking хүмүүсийг контролдох чадвартай бүр ингээд яаж ч магадгүй учраас балер сайн character шүү дээ. Тэнгүүд Tom Cruise-ыг бод би тэгэж тоглож чадна гэж бодож байхгүй. Тэр Daniel Craig-ийн дараагийн Bond дээр өөр хүн шинэ Bond дээр те яагаад Том Круз тэгсэн нэг тийм Том Холланд одоо арай залуудах. Тэгтээ нэг тийм дөнгөж 30 хэдтэй нэг Bond байвал гэж бодолтой бүр балер залуу. Тэгэхээр Том Круз вилэн нэрж юм бохгүй. Хамаагүй experienced, хамаагүй ахмад тэгээ бүр мань хүний зүгээр хідэн алхмын урд те. Тэгснэ дээрэс нь physically бас мундаг те. Дидүү god биш тэгтээ. Тэгэх юм бол бүр яа бас гоё байхгүй. Тэгээ түрүүн Tropic Thunder үзээд хоёр байхгүйсэн өрөөнд. Тэр нэг бүжилж байгаа хэсэг нь үрс тайм байсан. Give me big hand and I wanna dance гэсэн гэдэг. Тэрийг ярьжсэн те тоглоомч үтер Oscar worthy performance те ядаж nomination. Fuck би бүр тэрийг үзээ. Би бас дахиад тийм Tom Cruise-ийг хармаар байна. Yeah. Тэгээд out there бас гоё те тийм галзуу Tom Cruise. Тэр чинь MTV видео movie award зарлуу яасан шүү дээ. Тэгтээ одоо бод амар галзуу цаг байсан бооз. Одоо үед ингүүл амар юм болно шүү дээ тийм галзуу юм. За гоё асуулт байлаа. Баярлалаа. Гана plays гэдэг хүн асуусан маань. Thank you. Төгсгөл нь арай өөр дуусаасаа гэж хүсдэг кинонуудын хувьд миний хувьд Mist гэж байна. За шууд хариулцгаад миний хувьд Mist-ийг болвол би энэ хүний асуултыг хариулсан хүнийг үгүйсгэж байгаа биш шүү. Миний хувьд бол төгсгөл балер муухай байхгүй юу? Бити спойлер та хэрэг мэддэг бол. Яг спойлерд яг уу гэхдээ бүр юм мэдрэмж өгдөг мэдрэмж нь the point нь миний хувьд бол амар хөгийн гэхдээ point нь тэр гэж бодож. Тэгэхээр гоё. Яг үзэх муугаалтай. Гэхдээ зүгээр яг хийцэн явд. Та хоёрт төгсгөл нь өөрөөс. За юусэн Мистер бол чамтай бол амар санааны хогийн мэдрэмж. Угаасаа албаар тийм болохоор тэгээд яах гэж байгаа. Төгсгөлийн өөрчлөх тийм сүүлд би нөгөө та нарт яг ярьж ирсэн юм аа нөгөө юг Гравтын төгсгөлийг нь илүү яг тийм нөгөө бодит болгосон бол гэж бодоод. Бодит гэдэг нь одоо илүү consequenceтэй те шоронд ордог ч юм уу. Тэгэхээр тэгэл нөгөө анхаарч мөн шорон руу орчиж байгаа юм л та. Харин тийм амар хохирчаад байгаа байхгүй. Тийм. Өөрөө хохирсон мөртлөө нэмж хохирч байгаа. Хохирсон тийм. Гэхдээ яг зүгээр тэр нь арай realistic л байна. Yeah. Тэгэхээр зүгээр яг тийм байсан бол гэж бодлоо. Гэтэ анхаасаа brain шилжүүлдэг болохоор нэг realistic байна. Тийм. Тэр тэгж бодож юм. Өөрчн за юу юм төгсгөл тэгээд муу канонууд төгсгөлөөч өөрчлөөд явах вэ. Гэтэ нэг тийм кино байдаг шүү дээ гоё явж байгаа төгсгөл дээр нэг тийм гэсэн
Яг уу яг киноны төвшинлийн өөрчлөлт биш юм байна. Жохон өөрчлөх юм бол яг асуултыг жохон өөрчлөхөд WandaVision нэг эпизод илүү байсан гэж бодоод байна. Муу байсан гэж байгаа юм биш. Зүгээр яг 2 эпизод байсан бол нэг жоохон флэш аут хийгээд жоохон илүү жоохон гэдэг нэг тайлбарлаад илүү жоохон сторигоо гаргаад Hayward-ийг илүү жоохон явуулаад тийм бол гэж бодож байна. Яг тэгж бодвол бас би дуэлинг дээр бас жоохон тийм байгаас гэж байна. Дуэлинг кино юм уу те? Цуврал юм уу? Биш яа аимшиг кино. Дуэлинг. Нөө трейлерыг яриад байсан уу? Wailing. The Wailing. Бисээ Dwelling. Харин би бас Dwelling гэсэн. The Wailing Wailing төгсгөл нь өөр байгаасаа гэж үү? Өөр байгаасаа гэж зүгээр илүү жоохон нэг тийм жоохон арай жоохон урт тийм цуврал маягаар байсан бол. Арай жоохон явуулсан болоо жоо. Тэгээд жоохон нэг тийм тайлбартай жоохон илүү тийм юмтэй. Юу би олцсон. За. Миний хувьд тэр төгсгөл өөр байсан бол нэг 20% илүү таалагдсан кино. Dark Knight Rises. Миний хувьд бол яг тэр нэг цөм дэлбэрдэг тэгээд юм очир утгагүй Paris Rome дөлөөс гооч гэдэг. Тийм like okay Anne Hathaway Catwoman-ыг танихгүй ч болно хүн гэхдээ fucking obvious Bruce Wayne сууж байхад танихгүй гэж байна. Бид нар Elon Musk өгцөн гэдгсэн чинь 2 жилийн дараа Rome сууж ивэл what the fuck Elon Musk Rome сууж болно юм шүү дээ. За өстө мэдхгүй толгоонд орсон. Би ч тэгээ түрүүн баг хариулсан дөө тэр нөгөө Mandalorian-ы төгсгөлийг жоохон өөрчлөв. Хастаг гэсэн дэр ер нь ярьсан байна тийм. Юуны төгсгөл Wonder Woman 1984 бас байна. Яг ер нь тэр кино асуудал гэхдээ тэр төгсгөл нь зүгээр дэлхийн нийтийг ингээд be good person наас ингээд хүслээ буцааж байгаа. Тэг чи ээжийнхаа канцерыг болиулах гэсэн хүсэлтэй хүн байсан бол яг юу гэж буцааж байгаа юм шүү дээ. Like fuck you, who are you? Like тэг нэг юм яриад байгаа хүүхэн like who are you? Fuck you. Who the fuck is protest? The fuck's a fraud. Who the fuck's a fraud гэж. Тэр шиг юм. За, Аврал лигийн prediction. Чожо what's up? За prediction? Аргуудын лиг үү? The actual prediction тэгээд аваасаа гэж болж байгаа хоёр. Real. Аваасаа Real obviously. За actually аавна гэж бодохгүй бол Real-ыг. Юу юм? Авах нь. PSG maybe. Interesting. Okay. Touch. Хим байгааг нарративс. Би байгааг мэдчихэе наа. Би зүгээр City тэг. Угаасаа аваасаа гэж бодож байгаа Liverpool obviously. Тэгээ авах нь бол Bayern авчих байх гэж бодож байна. Би зүгээр яг уу зүгээр одоо нэг 4 тоглолт. Тийм 4 тоглолт дутуу байгаа шүү дээ. Тэрэн дээр биш дээ. Яачаасаа гэж бодож байгаа вэ? Тэгэхээр Аталанта гараад ирээд Манчестер Сити obviously гарч ирэн. Тэгээ Bayern муугасаа гарч ирэн. Тэнгүүт Челси, Атлетико Мадрид хоёр амар байгаа байхгүй. Энэ хамгийн гол тоглолт надад байгаа байхгүй. Тэнгүүт би Атлетико Мадрид гарч ирэн гэж бодож байна. Ой Аталанта маань. Тий, уусаа Атланта шүү. No. Үгүй харин тий яагаад гэхлээр бид хоёр ярьсан байхгүй юу? Атланта гараад ирэх юм бол Ливерпул азар таарчих юм билүү? No, that's not my point. Гэтэ ер нь тим биш байсан ч гэсэн угаасаа Real мултрах хэрэгтэй. За. За энэ үрээд асуулт дуусчихын подкаст дуусчихын. Азар ямар ч байсан файл бол алдагдаагүй байж таарлаа тэгээд ямар ч байсан гоё таарлаа тэгээд хүмүүст бас азтай байна. Та нар азтай байна. Тим амиг хөөрцөн. Тэгээд Instagram дээр дагцгаагаараа ангуу дугаар зураас 9 тэгээд Dadko, Restaurant 7 тэгээд энэ 7 хоног Marvel Talks 2 дугаар орох нь байна. Тэгээд за энэ подкаст мэдээж орно. За дээрэс нь Raya and the Last Dragon review орно. За тэгээд obviously Justice League Snyder Cut review орно. Тэр амир тэрийг spoiler caster хийж магадгүй формат нь. We'll see. Тэгээд сонирхолтой байна гэж байсан гэж найдаж байна. Тэгээд дараагийнхаа тэгтээ надад амар сонир байна. Би нөгөө өнөөдөр би тэд энэ чинь ингээд сетапа бэлтгэхдээ подкаст бүр ихнээс нь бүтэн хийх гээд бэлтгэсэн байсан. Тэгээд тэгсэн чинь сая ингээд файл болцсон байсан. Тэгээд тэгсэн чинь миний ингээд mental clock дотор бүтэн цаг ярих хэвээр, цаг 2 цаг ярих хэвээр гэдэг юм байгаад байгаа байхгүй. Тэгээд амар хурдан 20 минут яриад шууд ингээд дуусгацсан чинь амар сонир ярих ёстой шиг санагдав. Гэтэ 20 минут гэдэг бас явчих те. 25 минут явчих. Nice. За окей. За энэ үргээ дуусгах
сонсохын подкаст сонирхтой байсан гэж найдаж байна. Гэхдээ 2 өдөр салгах хооронд 1 өдрийн зайтай байх сони юм байна. Тэгээ нөө тэп амар алдаг л та подкаст ялч хөрүүлж яддаг болохоор азар нөгөө бүр төгсгөл рүү орж исэн болохоор гайгүй. Түүнээс биш яг дундаа байсан шал өөр эпизод шиг юм байна. За тэгээ энэ хүртэл хамт байсан бүгдд нь баярлалаа. Энэ лоо нэг нэлээд завгүй авах нь subscribe дарцгаагаараа лайк дараарай, комент бичээрэй, share хийгээрэй. Ер нь тэгээд оролцоо нь чухал шүү. Тэгээд бас сэтгэгдүүдэд хуваалцаад яваарай баяр та. Bye. Bye. Yeah.